мөршлөг гэсэн. Тий. Гэхдээ энэ ном бол нэлээд жоохон тархийг нэлээд жоохон ухдаг ном. Ер нь бол гуруулаа л ухна. Гэхдээ бүр ингээд энэ гурван номоо нийлүүлээд энэ дээр оруулсан байхгүй. Тэгэхээр энийг бол болж игэл одоо чадвал уншихыг хичээ оролт. За өөрөөсөө жоохон өөрийнхөө нөгөө нэг тархины фитнес гэдэг байгаа шүү дээ. Тархины фитнесийг гаргахыг оролтно хэдүүл. Тэгтээ айх юм байхгүй. Бүгднгийн нөгөө нэг зааварчилгаад буюу хөтөлчлөө явах учраас хэдүүлээ тэгэл энэний ард гарахыг л хичээнэ. Гэхдээ одоо бол эхний одоо энэ удаадаа хэдүүлээ болохоор энэ нэгдүгээр номоо үзнэ. Ер нь бол энэ дөрвөн номны ард л гарвал одоо тэгэл одоо та бол яах нь вэхээр хамгийн мундаг одоо энэ орчлон ороо дээр байгаа хамгийн дээд мэдлэгийг л авчих. Дээд эрдэмд л суралцж байгаа. Ердөө энэ дэлхий дээр өөр эрдэм байхгүй. Энээс одоо илүү эрдэм байхгүй. Гэхдээ бид нар одоо юу гэдэг энээс илүү эрдэм байхгүй гэд юу гэдэг өөрсдийгөө ээгорч болохгүй. Ер нь бол монголчууд бол хамгийн оройн дэд эрдэмтэй арт түмэн юм байна гэдэг бид энэ номороо дамжуулж ойлгоно. Яагаад бид нар ингэ бусдаас ондоошилтой байгаа юм бэ? Биднэрт одоо юу нөлөөлөд байгаа юм бэ гэхээр бид нар бол нэг талдаа бол энэ цаг ур орон зай газар нутгийн онцлог биднэрт нөлөөлдөг. Дээр нь болохоор бидний тэр яс цус генээс дамжиж орж ирсэн одоо тэр мэдээллүүд нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ мэдээллийг тултал нь яах нь энэ номон дээр ашиглана гэсэн. Тэгэх юм бол амьдрал дээр яах нь энэ маань өөрөө тултал нь үр дүн гардаг. Ийм ном байгаа. За юу яа? Нөгөө тэр одоо тэр юу байдаг? Компьютер. Энийг нөгөө нэг яг гүш залгах. Өө тийм үү? Өө за. За үдтэй тэгтээ. За яг наач байхгүй бол болно. За болж байгаа бол яах. Энэ номоо одоо заагаад энэ удаагаас маань тавцсан. За тийм бах уу. Бид нэр яагаад хоёулаа заадаг вэ гэхээр хоёр өнцгөөс харахаар бас одоо юм чинь арай өөрөөр харагддаг шүү дээ, тий? Нэг өөр өнцгөөс харах, нөгөө өнцгөөс харах. Тэгээ хоёулаа заагаад явахаар хүмүүст арай их хүрэх байх гэдэг. Хоёулаа дандаа зааж явд юм байна. За тэгээд сая номынхаа тайлбарыг хийчихсэн, тий? Ном маань болохоор хэн бичсэн бэ гэхээр Чингис хаан царлаг гаргаад Тулуу хааны маань өөрийнх нь нөгөө хажир хүний бодлого гэдэг юм. Хүмүүс яаж амьдрах ёстой юм бэ? Одоо орчнгийн зөв тогтсон хуулийг дагаж энэ орчлонд хүн яаж амьдрах ёстой юм бэ гэдэг ийм бодлогыг хэрэгжүүлсэн ба тэр хажир хүний бодлого гэсэн. Хажир гэдэг маань өөрөө гарцаагүй гэсэн. Энийгээр л яг л хийх юм бол үр дүн нь яах нь вэ? Одоо ингээд бид нар юмыг ингээ хийхдээ за яг энийг ингээд нэг 100% чих юм бол одоо үр дүн нэг 20% ч юм уу гарандаач гэдэг ч юм бид нар ингээд нэг тооцоолоод байгаа шүү дээ. Гэтэл яг энэ хажир гэдэг яг энэ тогтолцоороо хийх юм бол 100% яг 100 л гарна гэсэн үг байхгүй. Тэгэж ойлгож байна баг. Тэгээд яг бидний тооцоолол бол хүн тооцоолж байгаа шүү дээ. Гэтэл хажир үнэн бол орчлонгийн жамын хууль, гэрлийн хууль буюу уусаад тэр цаанаасаа бүх орчлон хорвоо нэг л хуулинд захирагддаг. Тэр хуулийг дагаж мөрдөх ёстой гэсэн энэ бодлого байхгүй юу? Жамыг дагах. Тэгэхээр энэ мөнхийн ойлголт. Мөнхийн орчлон хорвоо орчил байгаа бол тэр гэрлийн хууль нь бүгдэнд нь үйлчлэнэ. Яагаад тэгэхээр гэрлийн хууль чинь өөрөө тэн дээр байгаа нэг дэлхийхэнд нэг үйлчлэн нэг одоо тэр өөр гарийнханд нэг үйлчлэн гэсэн юм байхгүй юу? Бүх орчлон дээр байгаа бүх гариг ертөнцид байгаа бүх оршинл буюу амьтаа бүхэн энэ хуулиар явна гэсэн ийм хуультай. Тэгэхээр энэ чинь мөнхийн хууль учраас эзэгч өөрчлөгдөхгүй. Тэгвэл тэрийг хүн дагаж амьдрах хэрэгтэй юм дээ гэсэн мөн бодлыг үзэл бодлыг одоо хэрэгжүүлсэн маань хажир үнний бодлого гэж. За тэгээд хажир үнний бодлого маань өөрөө тэр хэрэгжихдээ одоо энэ Сохортон бэхийн хатан маань өөрөө ном болгож бичсэн байж байгаа. Тулуу хааны хатан Сакупта Бикүни гэдэг. Тэгээд энэ ном маань бидэнд зориулж бичсэн ном байж. Хэн зориулсан бэ гэхээр бидэнд зориулсан. Яагаад бидэнд зориулсан бэ гэж яах болохоор энэ цаг тооллоор ингээд үр хөвгт маань ер нь бол дэлхий өөрөө ингээд одоо татамж буюу энэ хэмжээст ингээд одоо өөрхөн тэр нөгөө жоохон нултын үе рүү орох юм байна гэж тооцоолж байгаа байхгүй юу үүдээс маань. Тэрийг яаж тооцоолж байгаа гэхээр оддын зурхаагаар тооцоолоод тэнгууд үр хөвгтүүд маань бүр ингээд өөрсдөө танихаа байгаад өөрсдийнхөө Монгол гэдэг нэрээ хүчрийг олохгүй хийж одоо бид нар мэдэхгүй шүү дээ Монгол гэж яг юу гэсэн үг юм бэ. Тэгээ өөрсдийнхөө хоорондоо уулзраа болохоо монголоор ойлголцоход болно гэж. Одоо бид нар ойлголцохгүй шүү дээ. Бүгдээрээ гадаад хэлээр яриад ингээ хоорондоо хэрэлдээ сууж байгаа.
Тэр үе дээр нь одоо энэ номоо гаргаж өгөөрөө гэж цөөн цаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр цөөн цагийн шинжин угаасаа энэ дээр бүгд байдیں۔ Тэгээд бид нэрийг ерөөсөө тэр яг хэлсэн байдаг. Тэгээд энэ номоо гаргаж ирсэж байгаа утга нь юу юм бэ гэхээр их Монгол улсаа дахин байгуулаарай гэж байгаа байхгүй юу. Их Монгол улс гэдэг маань зөвхөн Монгол биш шүү дээ, тийм ээ. Одоо хэдэн аймаг одоо бүгдээрээ ингээд тэр Монгол туурхтнуудыг чинь нэгтгсэн ийм том улс байсан шүү дээ. Тэгвэл тэр боломжийг биднэрт өгж байгаа юм байхгүй юу? Нэг өсөндө бүгдээрээ юу нэгдлийг хичээгээд ингээд бүр Монгол болж босоод тэгээд тэр дэлхийд байгаа туурхтнуудыгаа хүртэл та нар багтаагаад аваад яваарэ. Бид нар энийг хийгээд ирсэн юм аа. Тэгээд энэ үр дүн гарсан тийм ээ. Одоо дэлхийн талыг эзэлсэн тэр өгд эзэн маань амжилт байж шít. Одоо хүртэл хүмүүс ярьж байгаа. Тэр амжилтын нууцыг бид нэр хайгаад байгаа тийм ээ. Дэлхийгээрээ хайж байгаа. Яагаад бид нар энэ амжилтанд хүрсэн юм бэ юм? Чингис хаан юу хийсэн бэ гэдэг. Тэгвэл тэр нууц нь буюу тэдний хийж явсан үзэл бодол аргачлал нь энэ номд байж байгаа. Тэгээд биднийг бодохоор энэ аргачлалаар явах юм бол та нар үр дүн гаргана шүү гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд Монгол хүн болго энэ дээрээ суралцах хэрэгтэй юм байна. Одоо бид нэр хэний одоо юуг дуурайхаа мэдэхгүй ингээд төөрчихсөн баахан гадны бодлого хэрэгжүүлэхдээ суугаад байгаа шүү дээ. Тэгвэл тийм биш ээ. Тэгдэггүй маа. Өгд эзэнийхээ явсан замаар явцгаа. Тэгээд та нар их Монгол улсаа өөрсдийнхөө онолоороо өөрсдийнхөө үзэл баримтлалаараа өөрсөндөө байгаа зүйлээрээ босч ирэх ёстой юм аа гэж хэлж байгаа. Тэгээд төөрөө байх юм ерөөсөө байхгүй. За тэгээд энэ номынхаа өнөөдөр нэгдүгээр хэсэг Монголыг тийм ээ хөх Монгол гэдэг үгээ бид нар мэдэхгүй юм тийм ээ. Хөх гэхээр та нар юу гэж ойлгож байна? Аха. За нэр нь хэм бэлээ? За бүгдээр ихлэ танилцъя те. Танилцаг байгаа штэ. Тийм. За намайг бол бүгдээрээ таньж байгаа те. За би бол энэ Алтны дүнний ялгуу номын хичээлийг за 10 бол гарчихсан. Одоо энийг заагаад. За тэр би 2023 оноос хойш заасан. Одоо өнөөдөр хүртэл заасаар л яваа. Сүүлийн одоо эн чинь 3 дахь нь тийм ээ танхимын оролтын 3 дахь нь явж байна. Яа тэгэхээр онлайнаар заадаг гэсэн байхгүй урд нь. Тэр онлайнаар заахаар бол үр дүн бага гардаг. Яагаад тэгэхээр нөгөө хүмүүс маань бол нэгдүгээр гэртээ байдаг. Хоёрдугаарт бол яг анхаарал бүрэн дүүрэн төвлөрдгүү. Тэгэхээр одоо заасан зүйлээс нь за нэг 30% заалаа гэж бодоход нэг 2 3 нь л одоо юмаа барьж авна. Ихэнх нь бол ингээ алтчдаг байх чинь. Танхимд ирж байгаа бол та нар маань бол сайшаалтаа нь бол бүгдээрээ ингээ унтах нойроо хасаад энэ одоо өвгдийнхаа мэдлэгийг авъя гэж бодоод ирж байгаа нь өөрөө маш сайшаалтай. Яг тэр чинь өөрийгөө ялж байгаа нэг шинж байхгүй юу? Тий. За тэгээд бүгдээрээ эхлээд танилцъя. Одоо дүү маань бол сая өөрийгөө танилцуулч та тий их сувд гээд. За ер нь бол Японд 26 жил амьдарч байгаад тэгээд сүүлд одоо ирээд нэг 3 жил болох гэж байна тий. Тэгээд 3 жил болоод 3 жилийн дотор ингээд энийг үзээд ингээ одоо ингээ заагаа явж байгаа. Та нар маань ч гэсэн бүгдээрээ тех боломжтой. Тэгэхээр биднэрт бол яаж ихээр энэ ном өөрөө яг алтан гац сод шиг бидэрт тийм гоё баримжаа өгдөг юм баггүй юу? Хаа явж байгааг бид нар яах нь олж чаддаг болдог гэсэн үг. Тэгэхээр энэ ном биш үү? Бас тэр далтын гэж юу болоод байгаа тэрийг бас бид нэр мэдэх болно. Яг юу байдгийг. Тэгэхээр ер нь бол хүн чинь ингээ гадаад төрх нь бол хүн гэж махан биетэй ингээ харагдаад байгаа шүү дээ. Гэтэл бидний дотор сүнс гэдэг юм байна. Тэгэхээр тэр сүнс гэдэг зүйл яг юу юм бэ? Тэрийг бид нэр тоохгүйгээр орхиод байгаа учраас тэр сүнс өөрөө энэ тууллыг хийх гэж энэ дэлхийд төрж байгаа байхгүй юу? Тэрнээс бид нэр махан биеэрээ амьдрах гэж энэ байгаа биш. Сүнс өөрөө туулал хийх гэдэг нь юу гэж вэ гэхээр энэ орчлон хорвоо дээр янз бүрийн юмыг одоо энэ яг 3D хэвээ юу 2 туйлтай энэ маш энэ хүнд даралттай энэ одоо махан биед тийм нэгтэй юм олон цул эрэхтэнтэй энэ бие рүү орж үзэж тэр туулыг хийх гэж ордог байхгүй юу? Миний амьдралын гол орчин утга учир. Тэгээ сүнс хонсор хоёулаа хамт явна. Тэгээ сүнс өөрөө тэр туулж явахдаа яадгүй гэхээр тэр одоо хүнд даралтын юунд өөрийнхөө энергийг алдахгүй байх гэдэг дээр суралцсан. Хонсор нь болохоор тэр донд явж байхдаа тэр мэдээллүүдээс өөртөө хэрэгтэй юм аваад ингээд дараагийн төрөлтөө хэрэгтэй юм аа бичээд үлдээгээд энэ хоёр ингээд хамт явна. Тэгэхээр бид нэр энэ махан биеэрээ тарихаараа нөгөө 5 эрхтнэрээ ингээд мэдрэхүүгээрээ олж авсан дээр амьдраад байхаар сүнс өөрийнхөө туулыг хиймээр байдаг. Гэтэл нөгөөдг нь сонсохгүй байдаг. Энэ дээр зөрчил үүсгээр яадгүй гэхээр дотроос нь ингээд нөгөө хатгаад байна, юм болохгүй байна гэдэг чинь би ингэмээргүй байж тээ. Би өөр юмар ингээд амьдрах гээд би өөр юм хийх гээд ирсэн байдаг чи 5 метр хүүгээрээ сэтгээд намайг сонсохгүй байна.
Ингээд зөрчил үүсгээр яадаг энэ сүултээ бүр сэтгцийн хүнд хэлбэртгүү шилжээ газуурх үг ордог гэж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр хоёр одоо сүнс эзэн бэр хоёр зөрчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бас бүгдээр хэлбэлээ үзнэ. Тэгээ ер нь бол сая бүгдээрээ ярьж байна тийм ээ. Энэ ном өөрөө ингээд уруудл хүртэй. Гурвч юу яах вэ? Ер нь бол оюун санааны бидний хаалтсан байгаа төвөрүүдийг задлана. Тэр нь юу гэсэн үг вэ? Эхлээд энэ үгнүүд нь их ойлгомжгүй. Яагаад гэвэл бид нэр мэдхгүй мартчихсан учраас. Өгтөө их ноцтолно. Тэгээ үгний дараагаар сэтгэлгээ задарнаа. Тэр үгний монгол хэл чинь яг ингээд нэг үгээр тийм ээ олон юмыг тайлбарлаж байгаа. Маш олон задардаг байхгүй юу? Ингээд бүр сэтгэлгээ бүр задлана. Одоо зүгээр ингээд адуу гихт чинь тэрний хойно ямар одоо юм төлөөлж хэлж ингээл задраад явна. Адуу гихт чинь бид нэр одоо сүргийн манлаач гэдэг юм уу, хурдан хүлэгч гэдэг юм уу, хиймарч гэдэг юм ингээд олон тийш задрна шүү дээ. Тэр сэтгэлгээнүүд дээр задрахад ирэхээр бид нар юмыг бүр ингээд задгаас гэдэг болдог. Монголчууд ер нь юмыг битүү утгаар ярьдаг. Тэгээд цаана их том задардаг ард түмэн шүү дээ. Гэтэл одоо бид нар энийг мэдхгүйгээс яаж юм гэхээр нүдэнд харагдсанаар сэтгэгээд цаана юу болоод байгаа ерөөсөй ойлгохгүй байхгүй. Заавал бэлэн одоо амархан юмар ингээд ойлголцох гэдэг болсон. Тэгэхээр энэ сэтгэлгээ задарна. Дараа нь бид нар яах вэ гэхээр ухамсар задарна. Ухамсар буюу энэ сэтгэлгээ задлаад энэ онолыг авчхаараа юуг яаж хийх ёстой юм бэ гэдэг дээр энэ одоо ухамсарын одоо ялгаа гарч байна. Яг одоо тэр зөв гэдэг нь юу юм, буруу гэдэг юм бэ гэдгийг ялгаж сурна гэсэн. Ийм процессыг бид нэр дээр явна. Тэгжээс бид нэг хүн шиг хүн болж тэрийг төрнө гэж хэлж байгаа байхгүй юу? Хүн шиг хүн болж амьдрах боломжтой болно гэсэн. Одоо бол бид нэр төрөөгүй. Яа тэгэхээр төрнө гэдэг чинь ээжээс гарахыг хэлдэг юм байна. Оюун санаагаа олохыг хэлнэ. Хүн яаж амьдрах ёстой юм бэ гэдэг. Бүр юмыг өөр өнцгөөс нь харна. Одоо тэр нэг далдын ингээд байгаа тий. Тэр оюун санааны өнцгөөс харна. Энийг мэдээллийн талаас нь харж эхэлнэ гэсэн. Одоо энэ ингээд байж байгаа тал нь бид нар ингээд махан биеэрээ мэдрээд махан биеэрээ сэтгэхэд явж байгаа нь бол энэ төрөөгүй бид нар зүгээр ихээс алчсан л явж байгаа гэсэн. За тэгээд одоо хичээллэг байна тий. За тий. За энэ Галуу хатан Согтон бихээний гэж бичсэн байна тий. Энэ номыг бичиж бидэнд үлдээсэн. За дараа нь Чингис хааны Алтан дээд үнийн аялгауны 15 дахь өртөөлөгч Хөхнөө Хоогт журнааны нүүрзэд. За энэ хүн маань өөрөө биднэрт энэ номыг хамаараа одоо дамжуулж өртөөлсөн байж байгаа. Өвд эдс маань ерөөсөө хүнээр ном хийдэг юм аргачлалтай байсан байж байгаа. Яа тэгэхээр нөгөө бичгээр ингээд үлдээхээр ном болгоо үлдээхээр алдах тий. Бусдад алдах, шатаалах гэдэг юм. Янз бүрийн энэ эрсдэл байдаг учраас яг энэ номыг болоод ерөөсөө тэр одоо хэрэгтэй яг бидний энэ сүүн цагийн сүүлийн үеийн хүмүүст хүргээрэй гэсэн учраас энэ 15 удаа үе дамжиж өртөөлж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ 15 дахь. Тэгээ эн чинь нөгөө өөрийнхөө хүүхдэд заахгүй гэж байна. Өөрийнхөө хүүхдэд зааж ингэж өртөөлдөг. Алгасдаг. Тэгээ энэ хүн чинь одоо ингээд тэр Хөхнөхөө хүүхд гэдэг ингээд энэ Хөхнөхөө хүүхдүүдэд чэйжилгээ зарлиг гараад тэгээд энэ Хөхнөхөө хүүхдийг хамгаалах хасрын удмаар хамгаалалт тавьж өгөөд ингээд энэ номоо хадгалаад нууцлаад ингээд чэйжилж явсаар байгаад энэ хүн маань биднэрт энэ 1990 оны үеэр номоо өөрөө тайлж хэлсэн тийм. Тэгээ 10 20 жилийн юм ажил нөгөө өөрөө ингээд бичсэн юм аа яг бурхны ном шиг ингээд баахан юм чийжилсэн. Тэгээд тэр мөрөө авахгүйсэн гэж байна. Энийг өөрөө ингээд Монгол грек хэл рүү ингээд шилжүүлэх гэхээр нөгөө хаанаас хаана ингээд тасарч байгаагаа мэдэхгүй. Тэрнээр бас их ажилласан. Тэгээд энэ өвөг монгол хэл гэж байгаа байхгүй. Өвөг монгол хэл. Эртний одоо монголчуудын ярьдаг байсан. Тэр хэлээр ингээд чийжлэгдсэн учраас нөгөө өөрөө тэрийг мэдэхгүй. Юу ч хийжсэнээ мэдэхгүй. Тэрийгэ тайлахын тулд бас олон хэл одоо казак хэл тийм ээ, турк хэл за тэгээд одоо янз бүрийн хэл тэр одоо алтай язгуурын хэлнүүдийг ингээд дүүцүүлж байгаа. Тэгээд одоо монголчуудын нөгөө нууц тавчаа гэдэг энэ бичгийг одоо судлаад нөгөө эрдэмтэд яаж тайлсан бэ те тэрүүгээр ингээд дүүцүүлж байгаад энэ номоо грекчд буулгаад тэгээ биднэрт өргөж одоо барьсан ном байж байгаа. За тэгээд За өнөөдөр болохоор энэ Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай Нээрүт засгийн Алтан дээд үнний аялгау гэдэг ингээд нэгдүгээр номыг үзсэн. Ер нь бол энэ гурван номыг нийлүүлээд Алтан дээд гэрээний онол гэдэг байхгүй. Гэрээний онол гэж ярина. Яг энэ Алтан дээд үнний аялгау гэдэг нь эхний номны нэрээр хүмүүс нэрлээд байдаг. За Хөх гэд нөгөө төрөө асуусан штэ. Хөх гэж ямар утгатай гэсэн чи хөх толбыг хэлнэ гэд Үлзятгч маань хэлсэн тий. Тэгэхээр хөх гэдэг үгийн утгын арталт байна штэ. Энэ акок гэдэг үг гинэ. Одоо алтай язгуурын хэлэндээ бол акок хөх гэж байгаа.
Тэгэхээр нөгөө баруун аймгийнхан чинь кок гэдэг тийм үү? Тэр маань өөрөө акок гэдэг үг байгаа байхгүй юу? За тэгээд энэ акок гэдэг үгийнх нь утга нь өөрөө юу юм гэхээр ариун бузрыг холдгүй хөх. Тэгэхээр хөх толботой хүмүүс бол сайн мөг мэддэг. Зөнгөөрөө мэдгэнэ шүү дээ бид нар. Энэ ер нь сайн юм байна, энэ муу юм байна гэдэг нэг зөнгөөрөө ажиглаж мэддэг. Тийм хүмүүс аахгүй юу? За тэгээд ухааны төвшин юм байна хөх нь. Ухааны төвшин. Тэгэхээр хөх толботой тийм хүмүүс бол яах нөхөр сайн муу зүйлийг таниад тэр сайн рууг нь дагдаг юм ухаантай цаанаа. Тэгэхээр акок буюу хөх гэдэг үг маань өөрөө ийм онцлогтой байх нь шүү дээ. Бидний цаана байж байгаа. Хүн болгонд байгаа, монгол хүн болгонд байдаг. Тэгээд энэ ариун бузрыг холбоо гэдэг чинь одоо юу гэсэн үг гэж ойлгогдож байна. Сайн мөнгө ялгаад. Ялгаж чадчихин тийм ээ. Сайн мөнгө ялгаж байгаа хүн чинь аль нь тэр дунд нь байд юм байна л та. Одоо мууг үлдэхгүй учраас тийм ээ. Тэр сайн руу мууг одоо засах. Тэгэхээр энэ хөх гэдэг ухааны дундаж төвшин болчдөг. Яг тэр дунд нь байд. Нэгсэндээ жингээр ярих юм бол ингэ юм зүү болчихж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Нэгсэндээ хүнийг хараад ажиглаад за энэ бол ийм сайн чанар нь ийм хүн юм бэ? Муу чанар нь ийм бэ? За тэгэхээр би энэ хүнтэйгээ яах нөхөр сайн чанараар ингэж харьцъя. Энэ хүний мууг бол яах нь сурахгүй гэдгийг яах нь энэ хүн энэ ухаан дээр яах нь тэнцвүүлээд ингэж яах нь шүү дээ. Нэгтэлтэй. Тэгэхээр энэ бол ерөөсөө монгол хүн болгонд байдаг ийм чанар байхгүй. Монгол хүн болгонд байдаг чанар. Хөх толботой. Тий. Нөгөө хөх толгоны чинь юу хөх гэдэг юм. За тэгэхээр энэ номны бол хөх гэдэг утга нь өөрөө тийм утгатай ахна шүү дээ. Хөх гэдэг. Тэгэхээр бүх монголчууд хөх чоно гэдэг бид нэр яриад байдаг шүү дээ. Тэр хөх толботой монголчууд чинь өөрсдөө ийм амин чанартай байхгүй сайн мөнгө ерөөсө холихгүй гэсэн. Тэгээд сайнны талд нь байдаг хүмүүс гэсэн. Нөгөө цагаан мөр. Тэгэхээр бид нэр өөрсдөө энэ хөх гэдэг амин чанараар шинжиж үзнэ гэсэн. За би аль нь миний үйлдэл нь сайн байгаад байгаа юм. Аль нь миний үйлдэл бас буруу байгаад байгаа юм. Тэгэд би буруу үйлдэл яах нөхөр энэ цаг мөчөөс эхлээд хэмжээд үзэхээр засахыг оролдох байхгүй. Дандаа сайн руу тэмүүлэх өөртөө тэгж ухааны одоо төвшингээ одоо тавих нь шүү дээ. Цаад утга. За хүнийг бас шинжинэ. За энэ хүн яах нь энэ нь сайн байна, энэ нь бас тийм байна гэж ажиглах нь шүү дээ. Бас нэг талтай. Тэгэхээр энэ хөх гэдэг утга бол яах нөхөр цаана бидэнд байдаг ийм ойлголт. За дараа нь болохоор Монгол гэдэг үг маань өөрөө Монгол гэж бичсэн байгаа шүү дээ. Энэ Монгол маань мон огоо уул гэж задарна. Мон огоо уул. Тэр юм гурван үгийн давчлал ахна шүү дээ. За мон огоо уул гэдгийнх нь мон гэдэг нь болохоор их олон утгатай. За энэ дээр болохоор ингэж бичсэн байна л да. 1393 мэрэгшил гэсэн байна. За тэгэхээр нүүдэлчд гэж бичсэн байна тийм үү? Нүүдэлчд. Тэгэхээр 1393 мэрэгшил гэж ур чадваруудыг хэлээд байгаа. Хүнээс одоо тийм их олон ур чадвар гардаг байна шүү дээ. Бүгдийг тоолоод тавьсан. За энэ мон гэдэг хүн бол 1393 мэрэгшлийг л эзэмшсэн байх ёстой шүү гэж хэлчихэж байгаа. За тэгэнгүүт дараа нь болохоор мон гэдэг нь болохоор нүүдэлчдийн амьдралын хэв маягаа гэж байгаа. Тэгэхээр бид нар нүүдэлчин гэж юуг нэрлэж байна? Нүүдэлчин гэхээр юуг ойлгож байна? За буурээс илгэж байгаа ойлгож байгаа юм байна. Үлзий атгч. Нүүдэл гэхээр юуг ойлгож байна? Цөөрөн биш. Хөдөлгөөнтэй байх гэдэг тийм үү? Хөдөлгөөнтэй гэж хэлэх гэдэг тийм үү? Нэгсэндээ байр тэгэхээр нүүдэл нь гэдэг нь шүү дээ. Оюун санаагаараа нүүхийг хэлээд байгаа. Яагаад гэвэл энэ орчлын ертөнц өөрөө дандаа юм байнга хөдөлгөөнтэй байгаа байхгүй юу? Одоо ингээл яг чи одоо зуны ихэнх сар гарсан биз дээ. Тэгтэл яах нь вэ? Дараа нь ингээд зуны дунд сар гарна, зуны адаг сар гарна. Тэгээ намрын сар гарна гэдэг чинь ингээд хөдөлгөөнтэй байгаа даа зү. Өдөр болно, шөнө болно, хөдөлгөөнтэй байгаа. Тэгэхээр орчин ертөнц өөрөө бүгдээрээ яах нөхөр нүүх буюу ингээд хөдөлгөөнт оршино. А тэнгууд нүүдэлчин гэж байгаа тэр онцлог нь өөрөө яаж ихээр энэ орчлон ертөнцийн ямд ухаанаараа зохицохыг хэлээд байгаа. Энийг нүүдэл гэж байгаа байхгүй юу? А тэрнээс өвлжөө хаваржаанда нүүж байгааг болохоор байр сэлгэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт нүүдэлчин гэдэг үг гарч ирэх юм бол бид нар яах нөхөр тэрийг оюун санаагаараа нүүх буюу өсөн дэвшгийг хэлээд байгаа. Нэгсэндээ бидний оюун санаа өнөөдөр нэг энд байлаа гэхэд юм таниад мэдхээр маргааш энд очино. Ингээд нүүж байгаа байхгүй. Дээшийг ингээд нүүж байгааг хэлж байгаа.
За тэгэхээр нүүдэлчин буюу тэр одоо Монгол угсаатан Монгол язгууртан хүмүүсийн амьдралын хэм маяг буюу нүүдлэх гэдэг ойлголт маань өөрөө оюун санааны хувьд ингээд нүүхийг хэлээд байна. За дараа нь болохоор энэ мон гэдэг нь болохоор ухаанаа урдаа барих гинэ. За энэ юу гэсэн утга явж байна? Ухаанаа урдаа барина гэж. Илүү ухаанаараа юм татах. Үлцэн ятгч юу гэж ойлгож байна? Ухаанаа урдаа барьсан байна гин. Ухаанаа урдаа. Юмд ухаж ойлгосон тэр ойлгосон хэмжээгээ бил. Тэр ухаанаа одоо болгож. Тийм. Тэгэхээр юмыг ухаж ойлгохын тулд бид нар яах ёстой? Ухаж ойлгохын тулд яах вэ? За нэг юм боллоо. За тэгвэл одоо ингээд ухаж ойлгох гэдэг байгаа шүү дээ. Ухаж ойлгохыг хэлнэ гэж байгаа чинь зөв. Гэхдээ яг ухаж ойлгоно гэдэг нь яг юу хэлээд байгаа? Ажиглахыг хэлээд байгаа байхгүй юу? Шинжихийг хэлээд байгаа. Тийм байгаа зү. Тэгэхээр бид нар чинь ингээд хүнийг ингээд ороод ирэхэд хүртэл явдлыг хараад ажиглана шүү дээ. Хөдөлгөөн нь хурдан байна уу, удаан байна уу? Тэгээ үгийг нь анхаарна шүү дээ. Гэтэл тоон нь өндөр байна уу, нам байна уу? За тэгээд суулаа, бие авч явж байгаа байдлыг харлаа. Ажиглаад байгаа зү. Тэгээд тэр хүнтэй харилцаа хийгээд ирнэ. Гэтэл тэр харилцаан дээр тэр хэлж байгаа үгнийх нь одоо тэр цаад утга нь ямар байгаад байгаа юм. Тэгэхээр ухаанаа урдаа барина гэж байгаа маань өөрөө нэгсэндээ яаж ихээр тэр хүний бүхэл бүтэн үйлдэл бүх юмар нь ажиглаад харилцаа хийлээд байгаа байхгүй юу. Тэр монголчууд бүх юмыг ажигладаг харт. Газраа ажиглана, байгалаа ажиглана, малаа ажиглана, өв сургамлаа ажиглана, бүх юмыг ажиглана. Тэгэхээр энэ монгол хүнд байдаг яг нь ухаанаа урдаа барих гэдэг шинж маань өөрөө ажиглалч гэрхай байх хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэн дээр яаж ихээр нөгөө ухаанаа урдаа бариад ажиглаад гэрхай байж байгаа юм чинь нөгөө ариун бузрыг хорихгүй шинжээр яг нь үйлдээд байгаа байхгүй. Ажиглаж байгаад яг нь за энэ нэг ийм хүн байна. За тэгвэл энэ хүнтэй би ингэж харилцъя. Ботхно ш дотроо. Тэгээд тэр харилцаагаа яг нь шинжээд хийгээд ахна шүү дээ. За ухаанаа барина гэдэг маань бас тэр яг өөртөө байгаа те мэдлэгээр өөртөө байгаа ухаан гэж хэлж байгаа тэр мэдээллээрээ бас тэгээ ухаж гаргахыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яагаад энийг чадахгүй байна гэхээр тэр мэдээлэл нь байхгүй байгаа. Мэдлэг нь байхгүй байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар зөвхөн харснараа сэтгэгээд тэрүүгээрээ хэлээд байгаа байхгүй юу. Гэтэл өвд эцсийн энэ эрдэм номыг авчаар та тэр ухаан мэдлэгийг авчиж байгаа гэсэн. Авчаараа яах вэ гэхээр тэрийг хизээж гаргах боломжтой. Тэгэхээр нөгөө хүнтэй ярихдаа эхлээд тэр хүнийгээ шинжээд ярих зуртаа нөгөө энэ хүн чи ийм биш үү, ингэж яриад биш үү, ингэ шүү, үр дүнгийн шууд тооцоолох боломжтой гэсэн. Тэр мэдээлэл байгаа ч гэсэн. Тэгэхээр бид нарт одоо яаж чадахгүй байна гэхээр энэ мэдээлэл, энэ аргачлал сураагүй болохоор гарахгүй байгаа. Юу ч гарахгүй. Яа тэгэхээр бидний боловсрол гэж сургасан юм нь болохоор зүгээр нэг одоо тэр одоо хам мэдэрхүүгээрээ яаж ажил хийж амьдрах вэ гэдгийг сургаад байгаа. Гэтэл хүний тэр цаана буюу орчлон хорвоогийн зөв тогтол дээр хүн яаж амьдрах ёстой гэдгийг мэдэхгүй учраас бид нэр тэр ухааныг ухаач гарахгүй. Юу ч мэдэхгүй юм чинь. Тэгэхээр одоо бид нэр тэрийг сурах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр монголчууд энэ мон гэдэг хүмүүс нь бүгдээрээ тэрийг чаддаг байсан болохоор бүгд эдс маань амьдрал дээр нь хэрэгжүүлж өгөөд хэрэгжилж чаддаг байсан болохоор тэрийг гаргадаг байсан дээр юм хүмүүс. Хоорондоо ярихдаа л нэг үг солихдоо тэр хүний шинжээр энэ хүн ийм хүн байна. Энийгээ мэддэг үү, энийгээ чаддгүй, энэ дээр алдчих байна. Энийг засаж өгөх юм байна гэд явцдаг байсан байна. За тэгтэл мон гэдэг үг нь дахиад сүнсэн бие, эзэн бие хоёр нэг хэмтэй болохыг хэлнэ гэсэн байна. За тэгэхээр сүнсэн бие гэж ямар бие вэ? Юу гэж ойлгож байна? Дотоод. Эзэн бие гэдэг нь махан бие. Ааха. Тийм. Тэгэхээр бид нар энэ дэр сүнсэн бие гэж байгаа биеийг болохоор оюун санаа гэж ойлгоно. За яа, оюун санаа гэж. Одоо энэ дээр мон гэдэг дээр зөндөө их сүнсэн бие гэж гарч ирнэ. Тэгэхээр бидний оюун санаа байхгүй. Эзэн бие болохоор үйлдэж байгаа бие. Тэгэхээр оюун санаа үйлдэж байгаа бие хоёр нь нэг хэмтэй буюу яг зогцно гэсэн үг. Тэгэхээр бид нар түрүү ярьлаа шүү дээ. Солонгоо маань ярьлаа, хатан болд маань ярьлаа. Юу гэж ярьсан бэ гэхээр бидний ингээд нэг одоо хийгээд байгаа юм маань нэг биш болоод эхэлсэн. Мухардцсан. Тэгээ гаццсан. Эсвэл надад тэр маань өөр ингээд хичнээн ингээд харагдаж байгаа нь одоо ингээд
болж байгаа юм шиг боловч цаана болохгүй мэдрэмж төрөөд исэн. Эн чи яаж нэхэр сүнсэн би эзэн би хоёр нэг хэмтэй болоог байхгүй. Болоог учраас яаж нэхэр тэнд нэг юм дутаад байна шүү дээ. Тэгээ тэрийг хайгаа явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мон болж байгаа хүмүүс буюу энэ мон гэдэг тэр ойлголтын дээр яаж нэхэр тэр оюун санаа буюу сүнсэн бие эзэн бие буюу энэ физик бие хоёр нь яг нэг хэмт буюу яг ингэж таарахыг хэлээд байгаа байхгүй. Энийг мон гэж хэлээд байгаа. Тэгээ бүгдээрээ ийм болно. Ийм болох боломжтой байхгүй бүгд. Сүнсэн бие эзэн бие хоёр нэг хэмтэй болохыг боломжтой. Одоо энэ дээр энийг зааж өгөх гэдэг. Нөгөө талдаа болохоор мон гэж байгаа энэ хүмүүс маань өөрөө бүгдийг хийж чаддаг хүмүүсийг хэлж байгаа. Мон болно гэж. Яагаад тэгэхээр 1393 мэрэгшил гэдэг маань өөрөө бүгдийг хийж явах олж авсан ур чадварууд байхгүй. Тэгэхээр мон болж байгаа хүн бол өөрөө сэтгээд, өөрөө бодоод, өөрөө үйлддэг хүний хэлээд байгаа байхгүй. Тэгээж сүнсэн бие эзэн бие хоёр нэг хэмтэй болох гэдэг. Одоо бид нар чинь тийм биш болсон ш, тийм үү? Хоолойч өөртөө ихгүй болчихж байгаа ш. Яаж юм? Одоо ингээд баахан одоо аппликейшнуд гарцсан тий. Тэндээс хоол захиалъя, тийм хоол идье, ийм хувцас авъя. Гэт ингээд нэг бид нар яасан гэхээр өөрөө бүтээдэг, өөрөө хийж чаддаг энэ одоо байдал маань алдагдсан байхгүй. Тэгэхээр мон болж байгаа хүн бол өөрөө хийх одоо тэр лүгээ өөрийгөө оруулж өгнө. Хамгийн наацх. Тэгэхээр бид нар яаж ихээр мон болоод эхлэхээр өдөр тутмынхаа амьдралыг хүртэл яах нь вэ? Яг энэ нар сарны гар иргэсийн нөлөөлөл дотор жам дотор зохицуулж одоо амьдралынхаа хэм маягийг хүртэл өөрчилнө. Тэгэхээр биднээс жоохон ирж шаардна. Ир буюу жоохон ингээд биднээс нэг юм тэсвэр төвчээр шаардна гэсэн үг. За тэгэхээр мон гэдэг утга бол өөрөө яаж юм тэгэхээр энэ одоо орчлон ертөнцийн жамд зогцохын тулд тийм ээ бид нар ингээд өөрсдөө бүтээдэг байх хэрэгтэй байна. Сүнс эзэн бие буюу оюун санаагаа одоо бие махбодаа яах нь нэг хэмд болохыг хилээд байгаа юм байна. Одоо нөгөө хэм маань бол фитнесийг бас ажилуулдаг тийм. Тэн дээр бол яаж юм хэр хүмүүс зөвхөн физик үеийн дээр яриад байгаа байхгүй. Гэтэл оюун санаа гэдэг юм цуг явахгүй байгаа. Тэгэхээр чи бол одоо яаж ихээр дараагийн ялах нь тэр физик үеийн дээр нь оюун санааг зааж өгөх хэрэгтэй байхгүй тэр хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс яг мөн бол Монгол ахуйгаа зааж өгнө. Тэр хүн өөр талбар дээр яах нөхөр энэ юмыг сурахаараа тэр хийх ёстой юмнуудаа нөгөө бусдаа нөлөөлж өгөх хэрэгтэй байхгүй. Ингэж Монгол гоёлох гэж байгаа байхгүй. Тэгэхээр мон болж байгаа хүн бол яах нөхөр ухаанаа урдаа бариад явах юм байна. Тэр сүнс эзэн бие буюу тэр оюун санааг нь хүмүүс дурын татаад хөтэлдэг болж чадах юм байна. Ур чадварт суух юм байна. Өөрөө хийгээд үйлдээд яах нь өөрөө хийж байгаа тэр үйлдэлээрээ бусдад нөлөөлөх нөлөөлөлт болж байгаа байхгүй. Тэгээд яах нь энэ мэрэгчлүүд буюу энэ зүйлийг эзэмшээд эхлэхээр нөгөө солонгогийн ярьдаг шиг тэр хүмүүст нөлөөлөх нөлөөлөл чинь энерги мэдээллийн хувьд сайжраад ирнэ, бие махбодын хувьд сайжраад ирнэ. Бүх талбар дээр нөлөөлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мон болж байгаа гэсэн. За дараагийнх нь огоо гэдэг үг аа. Огоо. Огоо гэдэг үгийг сонсч ирсэн үү? За ямар утга хэлж ирсэн? Тэн дээр одоо нэг засал доотлоо. За огоо гэдэг үг нь шүү дээ. Ингэж байгаа юм. За энэ 7 дээд эцгийн зөн гэж задарна. За яа. Тэгэхээр бидний нөгөө би та нэг тайлбарлаж ирсэн ш самбар дээр чид хүн болгонд ийм 7 үеийн мэдээлэл байгаа даамаа. Тэр хүн болгонд байдаг байхгүй юу? Гэхдээ энэ болохоор нь шүү дээ. Эцэг буюу аавуудын талаас орж ирж байгаа мэдээлэл баг. Сонин энэ 7 огоо гэдэг үгний арталт. Яагаад дандаа эрэхтэй аав эцэг гэд ороод ирсэн бааз энд 7 дээд эцгийн зүүн. Дараа нь ясан талын аавуудын ур чадвар гэд дахиад огоо ороод ирсэн. Дараа нь энэ зүүн гэдэг үг нь болохоор улс төрийн ур чадвар гэж оруулсан байна тий. Тэгэхээр энэ өөрөө яг юу хэлээд байна гэхээр тэр эрэхтэй талын амин чанар буюу тэр эр гэдэг тэр ойлголт маань өөрөө юмыг замддаг ойлголт байхгүй бацдаг. Эрэхтэй хүн буюу эр хүн юмыг манлайлдаг. Тэгэхээр энэ өөрөө аа буюу эцэг гэдэг тэр ойлголт явж байгаа байхгүй. Энэ нь өөрөө улс төрийн ур чадвар буюу тэр улс орныг системийг удирдахад яах нь манлайлагч тэр зөн нь өөрөө аавын талаас орж ирдэг буюу эцэг гэдэг тэр амин чанарыг агуулж байгаа зүүн байх гэдэг байгаа байхгүй юу. За тэгвэл энэ огоо гэдэг үгийн арталт бид нар юуг ойлгох вэ гэхээр Чингис хааны 7 дээд эцгийн зөн гэдэг ойлголтыг авч үзнэ. За тэгэхээр тэрийг огоо гэхээр бид нар дотроо толгойдоо юу гэж бодох вэ гэхээр за ер нь бол ясан талаас орж ирдэг ур чадвар юм байна. Гэхдээ биднэрт
Чингис хааны 7 дэд эцгийн зүнг огоов гэж хэлнэ гэж ойлгоно. Толгойдоо бүр яг тэгж бичиж байгаа. Яагаад Чингис хааны 7 дэд эцгийн зүнг бид нар мэдэх гээд байгаа юм бэ гэхээр Чингис хаан маань болохоор яг тэр манлайлагч удирдагчийн хамгийн дээд ур чадварыг эзэмсэн хүн баггүй юу? Чингис гэдэг чинь бол цолны нэр шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар яаж ихээр тэр хүний стандартыг авч хэрэгжүүлэх гээд. Яг бол тэр хүн биднэрт үлгэрлэл болсон байхгүй. Одоо Чингис хаан маань өнгөрөөд өчнөө олон жил болцсон байхад одоо нөгөө 21-р зууны 20-р зууны хамгийн манлай удирдагч, дэлхийн номер 1 удирдагч, дэлхийд нийтээр хүлээн зөвшөөрөд шүү дээ. Тэгэхээр тэр хүний ур чадвар буюу тэр хүний оюун санаа, тэр хүний мэдлэг тэн дээр юу байсан бэ гэдгийг яах нь энэ огоов гэдэг ойлголтоор бид нар үзэх гээд байгаа. 7 дэд эцгийн зүнгийн ойлголтоор үзэх гээд байгаа байхгүй юу? За дараа нь энэ ул гэдэг ойлголт байгаа. Огоо ул гэж байгаа. Ул гэхээр юу гэж ойлгож байна? Ул. За манай сайнаа хэлээд үгүй. Ул гэдэг үг. Их бодлын гэж саран гэрлээ. Шууд саран гэрэл ойлгож нэрээ ул гэнгүүт. Тий. Тий. Уулныхан гэд бидний чинь тэгээд байгаа шүү, тий. За тэгэхээр тэр уул гэдэг үг юу яг ямар утгатай? Үндсэн сав одоо зүн гэдэг ертөнцийн. За энэ 5 зүнг өвчсөн байна, тий. Тэр 5 зүнг гэсэн утгатай юм байна. За энэ 5 зүнг ямар утгатай? За 2 цаг 2 хөхтэй нэг хар. Юу вэ? Нарсаар бөөх газарч огторгууч. За холилцсон шүү. Тий. За засъя. Хин засах уу? За дэрлэмэгч засъя. За зас. Нарсаар одоо бид нараас сарнаас зүгээр ингээл ухаантай байсан ухаангүй байсан бид нэр энерги авахаар аав нар гаргаад сан гаргаад. За бөөх гэдэг нь одоо бөө ухаан бүх тэрийг үлдэх гэдэг бас тэр дараа нь задлж заана л да. Бас энэ ухаан ур чадвар бодох тэгээ тэрийг үлдэхдээ одоо бүх зөнгөөр гэж ярьдаг хөө тэрнээс нэг барилдаж байгаа бүх одоо Монгол бүх гэдэг утга яг бас явж байгаа. Гэхдээ тэрний бүх энэ том нэг нийтлэг одоо юу гэдэг тайлбар явандаа хэлэн тэгээд хажир үнэн гэж байдаг хөө 3 үнэн тэрний одоо гарцаагүй яг хамгийн зөв бүх одоо зөв сонголтоо хийгээд энэ нэг хэн зөвөө та энэ замаар явах бол фейлдний унаа тэрний хажир одоо тэр зүм байна. Энэ тавыг энгийн хүн амьдарч байхад энэ тавыг бүгд авдаг хөө Монгол хүнч, Африк хүнч, Орос хүнч дэлхийн бүх хүмүүс энэ 5 зүнгийг зүгээр байж байгаагаар л авнаа гэсэн. За тэгэхээр уул гэж байгаа юм те. Уул гэдэг маань өөрөө нэгсэндээ суур ахна шүү дээ. Суур. Гутлын уул гэхээр бид нар чинь гутлын доотлын хамгийн доотлыг хэлдэг үстэй. Тэрнтэй адилхан. Тэгэхээр бидний суур буюу энэ бол хүн болгонд байдаг гэсэн утга явж байгаа. Энэ уул гэдэг ойлголт. Уул. Гэтэ энэ 5 юм байна. 5 зүйл юм. За нэгдүгээр нь болохоор штэ. Энэ бол ингэдэг мангатай болгонд байдаг зүн гэдэг баггүй. Мангатай гэхээр ерөөсөө дэлхийн бүх хүнд байдаг зүн. Энэ уул гэдэг ойлголт. Хүн л байгаа бол бүгдэнд нь байна. За тэгэнгүүт энэ зүн нэгдүгээрт нь болохоор огторгууч зүм гэж байна. Огторгууч зүм. За яагаад огторгууч зүм гэж байх вэ гэхээр дэлхий дээр орж байгаа хүн болгон энэ гариг нар одоо юу гэдгийг сар энэ дэлхий дээр ирж байгаа бүх мэдээлэл ирэх ёстой юу? Бүгдэнд нь адилхан тусаж байгаа шүү, тийм үү? Яг нь цагийн бүсчлэл нь өөр болохоос ш адилхан байгаа, тийм үү? Тэгэхээр огторгууч зүн гэдэг зүн бол хүн болгонд адилхан байна. Нэгдүгээр. Хоёрт нь болохоор газарч зүн гэж байгаа. Газарч. Хүн болгон газар дээр амьдарч байгаа юу? Амьдарч байгаа. Гэхдээ бүс нутгийн онцлогуд нь өөрөөр болохоос биш. Тийм үү? Зарим нь халуун оронд амьдраад байгаа. Зарим нь бүр одоо Антарктик твд амьдраад байгаа мөссөн газар, тийм үү? Гэтэл зарим нь одоо ингээд манай орон шиг одоо хуурай газар дээр амьдарч байгаа. Зарим нь устай газар амьдарч байгаа. Тэгэхээр газарч зүн гэдэг бол яг нөхөр бүгдэнд нь байна. Нийтэд нь хэлээд байгаа байхгүй юу? За гуравт нь болохоор бөө зүн гэж байгаа. Бөө гэхээр нөгөө түрүүний сайнагийн маань хэлж байгаа нөгөө бөө гэдэг чинь шал өөр ойлголт юм байлээ гэдэг ойлголт орж ирнэ. Энэ бол тооцоол. Тархины тооцоол. Нөгөө нэг оюун ухаан. Ухамсарыг хэлээд байгаа байхгүй юу? Тооцоол. Бөө гэдэг нь. Тэгэхээр тэр нар сар гариг ирэхтээс ирж байгаа мэдээллийг газар дэлхий дээр бууж байгаа тэр одоо өв сургамлыг хараад эсвэл амьтдыг нь харж агаад
тооцоолж байгаа тооцооллыг бөөзөн гэдэг юм. Бөөзөн гэдэг. Тэгэхээр монголчууд нөгөө нэг түрүү их сууд ярьсан шүү дээ. Тооцоолоод цөөн цаг ирэх юм байна гэдгийг тооцоолсон байхгүй. Бөгийн ухаанаар тооцоолсон. Тэгэхээр маш юм одоо тооцоолол сайтай артан байгаа байхгүй юу? Одоо нөгөө Хумгарын Батмин гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Тэр чинь ингээ шинэ ойрны сарыг хараад одоо энэ сартаа бол газар дэлхий байгаль чи ийм байна гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чи яаж хэлээд байгаа юм тооцоолж байгаа байхгүй. Тэр монголчуудад тийм одоо ойлголт байгаа. Гэхдээ энэ одоо харилцсан адилгүй. Одоо бүх зөнгөөр гадны орн бол арай өөр бүх зөнтөө, бөөзөнтөө монголчууд өөр бөөзөнтөө байхгүй юу? Ерөнхийдөө. За дараа нь бүх зөн гэж байна. Бүх зөн. Бүх гэхээр биеийн одоо нэгсэндээ бэр буюу биеийн үйлдэл хэлээд байгаа. Биеэрээ бид нэр үйлдээд байгаа шүү. Тийм энэ баг жишээний. Тэ ягаад гэвэл тал ийм газартаа тэгээд нөгөө нэг ан хийгээд гүгээд байдаг үстэй. Одоо ингээд хурдан юуны уртын марафон гүйлтийн тамирчид нь Африкийн Кен улсад байдаг шүү. Тэгэхээр тэд нар чинь байгалаас зайсан тийм онцлог байгаа байхгүй. Гих жишээний. Тэгтэл монголчууд яг нэг бөхөөрөө мундаг баг жишээний. Тэгээ ялангуяа одоо Турк монголчууд чинь чөлөөт бөхөөрөө мундаг баг шүү. Одоо олимпиад орохоор гих мэтлэнгээр энэ бүхцэн гэж байгаа бол мангадаа болгонд хүн болгонд газар нутгийн онцлогоос хамаараад өөр байдаг байна шүү дээ. За дараагийнх нь болохоор энэ хар зүүн гэж байгаа юм. Яг бид нар хажир гэж нэрлэдэг байгаа юм. Хажир бол яг биш юм байлээ. Хар зүүн гэж ойлгоо. За тэр нь яг юу гэсэн гэхээр биднэрт ийм төрмөл нэг юм чанарууд байгаа даа. Тийм ээ? Зарим хүн яг нь төрмөл чанараараа зөнтөө хүмүүс байгаа даа шүү дээ. Багаасаа яг нь би юм мэддэг, юм хардаг би. Эсвэл зарим нь юмыг үнэрлээд би тэр хол байгаа юмыг би үнэрлж чаддаг. Тийм үү? Тийм хүн байдаг шүү дээ. Зарим нь яг нь сонсголын маш юм ой тогтол сайтай. Ганц хүчмийг ингээд нэг нот тавихад л яг нь тэрийг араас нь ингээд хилчдэг. Тэгэхээр энэ бол яаж юм хэрэг бидний нөгөө нэг тэр төрмөл буюу хар зүүн хэлээд байгаа байхгүй. Бид нар нэг хэлдэг шүү дээ. Энэ хүн нэг юм хар ухаантай. Ярьдаг те? Энд нэг юм хар ухаан байгаад байгаа. Тэгэхээр тэр чинь яаж юм хэрэг тухайн хүнд өөрийнх нь өглөөр нь дамжиж ирсэн зүн байх гэдэг байхгүй. Тэгэхээр суур буюу ул зүүн тэр өөрөө. Ойлгож байна уу? Тэгэхээр бүх хүнд энэ ул зүүн байдаг байна шүү дээ. Одоо бид нар яах гэж байна гэхээр энэ ул зөнгөө ашиглаад энэ ул зүүн дээрээ энэ 7 дээд засгийнхаа зүнг нэмээд ингээд ийм 12 зүн гэдэг ойлголтыг мэдэх гэдэг. За тэгэнгүүт энэ дээр яаж юм амьдрах ур чадвар дээр суурилсан байгальтайгаа харьцах чадварыг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ чадварууд болохоор нөгөө улс үндэстэн болгонд хувь хүн болгонд өөр өөр ахгүй юу? За бид нар Монголд ингээм амьдарч ийлээ гэж бодоход хөвсгөлийн одоо тэр дарахад үндэстэн байлаа гэж бодъё. Тэдний амьдралынх нь юу нь өөр байгаа шүү дээ. Яагаад тэд нар наашаа орж ирэхгүй байгаа юм? Яагаад тэр тайгтай байгаа юм? Тэндээ дасан зогцсон. Гэтэл говийн хүмүүс юм тийм үү? Хангаараа орохоор яадаг вэ? Айгу сонирн байдаг гэдэг шүү дээ. Нүүр тулаад ингээд нөгөө мод юу чинь нөгөө дандаа ингээд талыг хараад сурчихсан байгаа. Гэтэл тэнд чинь дулаахан амьдраас орсон хүмүүс чинь хангаараа ороод ирэхээр хүүтэн даарад идэг гэдэг байхгүй юу? Гэтэл өндөр уулын алтайд байгаа хүмүүс юм. Тийм үү? Тэр хүмүүс бол яах нь вэ? Энэ доошоо ингээд хотор мотор ороод ирэхээр бөхчмдөд байна гэж үздэг шин. Тэгдэг үсттэй. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлээд байна гэхээр тэр амьдран оршиж байгаа тэр зүй тогтол байгальтайгаа харьцаж байгаа тэр зүн нь одоо тэрийг хэлж байгаа байхгүй юу? Тэр одоо хүн болгоны харилцан адилгүй өөр ондоо. За тэгэхээр уул 500 гэж ийм ойлголт байна. За тэгэхээр одоо бид хэдүүлээ яаж ин хөх, мон, огоо, уул гэсэн ийм эхний одоо энэ номын маань эхний хэсгийг ах нь тайлбарлахад л ийм болж штэ. За цаашаа явъя. Тэгэхээр бүх монголчууд гэдэг бид нар өөрсдөө хэлээд байдаг. Тэгэхээр бидний цаад талын мэдлэг ямар их мундаг юм мэддэг байсан ард түмэн тийм ээ. Тэгээ энэ мон гэдэг байгаа хүмүүс чинь энэ ерөөсөл малчин хүмүүс байхгүй юу? Өөрсдөө бүгдийг хийдэг. За тэгээд 1393 нийшил гэдэг чинь энэ чинь оюун санаа болоод өөрийнхөө үг үйлдэл хийх арга барил бүх юм нь ороод энэ үн чинь тэр малч чинь бүх одоо байгаль хийгээж таньж мэдээ те газар дэлхийгээ чаглаа тэр одоо одон зурхаа мурхаагач тэр одны явдлыг бүгдийг мэдээд байгаа хүмүүс чинь малчд байгаад байгаа шүү дээ. Бид нар бол хотынхан мартчихсан. Юу ч чадахгүй болсон. Тэгээд тэр хүмүүс одоо юу дутаад байна гэхээр энэ сүнсэн бие эзэн бие буюу энэ мэдлэгээр тэр мартцсан байна. Тэрнээс бусд нь бод тэднэртэй байгаад байгаа юм. Одоо нөгөө яг тэр оюун санаагаа яаж авч явах хэрэгтэй юм бэ? Энийний цаадлын тэр нэг мэдлэгээ тэд нар малчд маань гээч гисэн байхгүй юу? Яа тэр бүгдээрээ мартсан бүх монголчууд мартсан.
Тэгэхээр эдгээр хөвөх Монгол болж чадахгүй байгаа. Тэгээд энэ оюун санааны мэдлэгээ авчих юм бол амьдралын хэв маяг нь угаасаа тэр өвөө уламжлал байж байгаа болохоор тэр хөвөх монголчууд буюу бүгдээрээ өөрөө юм хийх. Хүн яагаад өөрөө заавал юм хийх хэрэгтэй вэ? Хэрэгцээг өөрөө хангах хэрэгтэй вэ гэхээр хүн одоо бидний энэ хийгээд байгаа энэ ажил гээд байгаа чинь нэг юм хүндэл ингээд ажиллаж өгөөд өөрөө хийхгүй байгаа шүү дээ. Цалин гэдэг юм л авахын тулд тэр хүний хий гэсэн юм хийгээд өөрөө хөгжихгүй байгаа байхгүй юу? Тэр болгонд нэг л юм аа хийгээл тэгэхээр малчин хүн болохоор яаж юм бүх юм эхнээс нь авахлаад өөрийнхөө хэрэгцээ бүгдийг нь өөрөө хийгээд босруулаад байгаа учраас энэ өөрөө бүгдийг бүтээгч хүн болж байгаа. Бид нэр бүтээгч биш, хэрэглэгч болчихсон. Хотынхан бол. Тэгэхээр энэ орчны хорвоо чи өөрөө заавал чи хийж өөрөө хийсэн юм гэдэг чи яадаг вэхээр өөрөө өсөн дэвшиж байдаг. Юм хийж үзэн гэдэг чинь заавал тэр дээр одоо өөрийнх нь одоо болохгүй зүйлээ ялгаад энэ яаж энийг одоо сайжруулахаар айтайхан болох уу гэдэг ингээд тэр юунууд чинь өөрөө сууж өгдөг байхгүй хүн өсөн дэвшиж байдаг. Тэгэхээр хөх Монгол хүн гэдэг бол оюун санааны хувьд, үг үйлдэлийн хувьд өөрөө өөрийгөө бүх зүйлийг танин мэдээд амьдардаг хүмүүс байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэрэндээ бид нар суралцах гээд байгаа юм. Бүх Монголоо буцааж олж авах гээд байгаа. За цаашаа яа. За энэ хараа ингэж байгаа юм. За ном одоо ингэж эхэлж байгаа хэсэг гарч ийн л да энэ дэр. Хөх одоо ингэж энэ номын эхний хуудсан дээр байгаа юм. За тэгээд номоо олоод авчаарай дараагийн удаадаа. За энэ дээр энэ эхний энэ хэсэгтэр болохоор төрөөр бадраагс ба гутаагтсад хэлмэлээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ төрөөр бадраагтсан гэж байгааз бадраагтсад. Тэгэхээр төр гэдэг ойлголт бид нэр одоо ингэ тайлбарлах гэж байна. Тэгээд төрөөр бадруул яах юм бэ? Төрөөр гутаагдвал бас яах юм бэ гэсэн энэ ойлголт гарч ирж байгаа. За тэгэхээр эхний хэсэг нь болохоор ингэж байна. Төрөөр бадраагцсан хөх Монгол эргүүнд төмөр нэрүт засаг нь хотог үлээ гэж байгаа. За тэгэхээр төр гэдэг ойлголт нь болохоор энэ дэр ингэ бичсэн байна л да. Хаан нь Чингис төвшөнд хүрсэн гинэ. За тэгээд төрийг засах Эрдэм ухаан бүхий чин чүүлэн 9 өрлөгтэй. За энэ нь болохоор засгийн газар гүйцэтгэх засаглалыг хэлнэ гэсэн байна. Тэгэхээр төр гэдэг ойлголтыг хэдвүлээ. Одооний төр одоо тэр үеийн төр хоёрыг одоо хооронд нь шинжин хэдвүлээ. Шинжих гээд байгаа байхгүй юу? Гэтэл тэр үеийн буюу их Монгол улсын үед бол хаан буюу хаантай байсан биш үү? Удирдагч нь. Тэр нь Чингис гэдэг төвшөнд хүрсэн хүн байх нь. Тэр Чингис гэдэг үг маань өөрөө цолны нэр байхгүй юу? Хүний нэр биш. Тэгэхээр чин үнэнд гис байдлаар таарсан үнийг хэлэх гэдэг. Чин үнэн. Тэгэхээр чин үнэн гэж ямар үнийг хэлэх вэ? Чин үнэн чин гэдэг ер нь ойлголтын дээр ямар ойлголтыг бодож байна? Чин шудраг. Чин шудраг. За. Зөв. Чин үнэн. Ааха. За. Бага яасан гинэ? Бага ганцхан үннийг хэлнэ. Бага ганцхан үннийг хэлнэ. За, бага ганцхан үннийг хэлнэ гэж байна. Өшөө. Ними. Жаргалмагч. Ними. Солонгоо ними. Сайнаа ними. За. Нэмээрээ. Байгааг байгаагаар нь хүлээж авна. За. За, өшөө. За, чин сэтгэлээсээ байна. За, өшөө. Сайн уу ялгалахгүй шүүлгүй. Аха. Бага амигийг байгаар нь хүлээж авах гэх. За тэгэхээр чин гэдэг утга нь шүү дээ ингэж байгаа юм. Чин гэдэг утга нь. Одоо чин гэдэг үг зөндөө гарч ирнэ. Тэгэхээр аливаа зүйлийг биш дээ. Аливаа зүйлийг байгаа болгоныг байгаагаар нь харахыг чин юм уу гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр байгаа дотор нь шүү дээ. Сайн ч юм байгаа, муу ч юм байгаа. Тэгэхээр тэр байгаа зүйлийг бүгднийг яах нь вэ? Яг ямар ч тийм одоо өнгө бодоггүй тийм үү? Яг натураар нь гэд нэрлэлчээ л да. Харахыг хэлнэ гэж. За. Тэгэхээр тэр натураар нь харна гэдэг нь яг юу хэлж идэв гэхээр за тэр байгаа дотор чи яах нь вэ? Сайн байгаад байгаа юм байна. Муу нас байна уу? Байна. Тэр хүн чинь ч гэсэндээ бидний хүний аран шинж болохоор бид нар одоо ингээ өөрсдөө хичнээн одоо сайн хүн гэж бодож байгаа ч гэсэн биднэрт муу одоо аран шин байгаа юу? Байгаа. Тэгэхээр тэр улс их оронд ч ялгаагүй, хүнд ч ялгаагүй байгаа болгоныг яах нь вэ? Яг л байгаагаар нь харахыг хэлж байгаа. Нэгдүгürt. Гэхдээ энэ удирдахч хүн бол тэр байгаа зүйлийг байгаагаар нь харахтаа муу байгаа зүйлийг нь засахыг зааж өгч удирддаг хүний хэлээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу?
хэлэх гэж байгаа. Яа тэр муу зүйл байлаа гэж бодоход тэр муу юм чинь та нар цаашаа бай гэхгүй. Тэр чингээр харна гэдэг нь. Тэр муу үнийг хүртэл сайн болохын төлөө засч чаддаг үнийг хэлээд байгаа байхгүй. Гол нь тэрийг хэлж байгаа. Бүгднийг ингээ харлаа. Тэгтэл яах нь энэ дотор ингээд одоо сайнууд нь байж шүү, болж гин. Сайнуудын улам сайн болоорой гэж одоо тэрийг нь замчилж өгнө. Гэтэл жоохон тааруу хүн бас байна тэнд. Тэгвэл тэр таарууд дээр нь яах нь бас ажиллах нь шүү дээ. Бүгдийг багтааж ажиллахыг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр байгаа болгоныг байгаагаар нь харахыг чин гэмөө гэж байгаа. За гис гэдэг нь болохоор тэнд байгаа бүх хүмүүсийг оюун санааны хувьд яах нөхөр бүгднийг манлайлаад нүүлэхийг хэлээд байгаа. Өсөн дэвшгийг хэлээд байгаа. Хамтаар нь. Нэгсэндээ одоо бид нар өнөөдөр энд хэдүүлээ байна. Долуулаа байна. Долоо хүний оюун санаа дэвшгээр нэг хүний оюун санаа дэвшгээр ямар ах вэ? За нэг 10% байлаа гэж бодох юм. Гэтэл долоолоо дэвшүүл хэдэн хувь болох вэ? 100% болно шүү дээ. Тэгэхээр тэр удирдах байгаа хүн байх нь бүгднийг дэвшиж байгаа байхгүй. Нэг төвшин ер нь бол бүгднийг яах нөхөр оюун санааны дээшээгээ аль болох хүрч чадах төвшин рүү залдахыг хэлээд байгаа байхгүй юу? Тэрийг гис гэж нэрлэж байгаа. Гис байдал. Тэр чин гис гэж байгаа. Гис төвшин гэдэг нь тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Сэтгэлгээний хувьд бүгднийг яах нөхөр чадах хэмжээ рүү нүүлэхийг хэлээд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Хэлж байгааг нь. Гис гэдгийг гижиж иргэсдийг хамтч болохыг гис гинэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр гижиж ирж байгаа хүн чинь юм мэддэг ч хүн байж болно, мэдгүй ч хүн байж болно шүү дээ, тий? Ямар ч хүн ирж иж болно. Ямар ч хүн ирсэн гэдгийг бүгднийг хамтч болгоно гэдэг чинь ямар хүн болгоод байна. Биенийг хөлийн зөвшөөрсөн эрдэнэ найралтай хүмүүс болгоно. Чингис гэдэг үг чинь өөрөө тийм баггүй гисэн тийм тэгэхээр Чингис хаан маань өөрөө тэр одоо их Монгол улсаа байгуулахдаа тэн дотор муу хүмүүсийг нь ялгаад сайнуудыг нь аваагүй шүү дээ. Бүгднийг нь хамруулад бүгднийг нь хамтч болгоод ийм их Монгол улс буюу ийм одоо бүр том нэгдсэн том улс болгоцсон шүү дээ. Тэрийг хэлээд байгаа байхгүй. Тийм төвшинний хүн мэдэлтэй. Тэр стандартд хүрсэн буюу тэр ур чадваруудыг эзэмшсэн хүн учраас Чингис гэдэг цолыг өгсөн байхгүй юу? За тэгэхээр хаан буюу тэр удирдах байгаа хүн нь Чингис төвшөнд хүрсэн байх юм байна. Төрнийх нь эхнийх нь ойлголт нь. Хоёрт нь болохоор төрийг засах эрдэм ухаанд суралцсан. Тэр нь чин, чуу, илэн гэсэн ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр чин гэдэг маань өөрөө саяны байгаа болгоныг байгаагаар нь харчаад чуу гэдэг нь болохоор чуу буюу сонголт байгаа юм. Сонголт. Тэн дээр яаж юм хэр тэр сонголтыг нь зөв хийж өгөхийг хэлээд байгаа байхгүй юу? Яаж юм хэр тэр одоо энэ удирдах байгаа хүн чинь өөрөө алсын хараа буюу үр дүнгийн тооцоолцсон байгаа. Тэгэхээр тэр муу өнийг ч хүртэл яах нь сайн болоход тэр сонголтыг нь хийж өгөх боломжийг нь өгдөг хүн хийж байгаа байхгүй. Тэгээд ил буюу энэ нь өөрөө амьдрал дээр илжүүлээд эм буюу зүрх сэтгэлийн өргөн энтэй бүгднийг багтаацсан. Тэгэхээр төрийг засах эрдэм ухаан гэдэг чинь өөрөө яаж ирэх тэр улс үндэстэнд байж байгаа бүх хүнийг яах нь бүгднийг амьдралын чанарыг сайжруулахыг одоо тэр онлыг сурцсан үнийг хэлдэг байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор яг Чингис хааны үед бол 9 өрлөг хийдэг байсан байна. 9 өрлөг хийдэг байсан. За одоогийнхоор бол засгийн газар буюу гүйцэтгэх засаглалыг нь одоо хэлж байгаа юм байна. Төр гэдэг ойлголт. Тэгэхээр одоо энэ манай өнөөдрийн засаглалын тогтолцооноос ямар байна? Өөр юм тий? За манайх ч одоо ямар тогтолцоотой байгаа юм? Парламентын тогтолцоотой байгаа шүү дээ. Тэгээд манайх чи яагаад байгаа вэ? Одоо ерөнхийлөгч байгаа шүү дээ. Тэр ерөнхийлөгч яг энэ чин төвшөнд байна уу? Чингис төвшөнд байна уу? Ард түмэн бадарж байна уу? Бадрахгүй байгаа шүү дээ. Хоногоо соногт одоо тэгэл мөнгөний ханш маань унаал, амьдралын маань хэв маяг одоо хэцүү болоод тэгэл одоо ингээл саяхан гихт чи ингээл хүүхэд хүртэл эндэж гин. Эн чинь яаж юм гэхээр нэгсэндээ энэ систем явахгүй байгааг илэрхийлэх байхгүй юу? Нэг талтаа. За дараа нь энэ дэр юу яаж байгаа юм? За төрөөр бадраагдсан хөх Монгол эргүүнд гээд хөх Монгол гэдэг үгээ бид нэр төрөө задлсан шүү дээ. За эргүүн гэдэг үг нь болохоор дараа нь гараад ирэх юм байна. Эр гүн гэж задарна. За төмөр нээрвт засаг нь хутаг билээ гэж байгаа юм. За төмөр гэдэг нь болохоор төмөр бол баттай шүү дээ тий. Төмөр гэдэг үгээ бид нар бат. Ямар ч юм хугаршгүй, нууршгүй юм бид төмрөө зүйлээд байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нь болохоор нээрвт засаг гэдэг байгаа юм. Тэр хугаршгүй, нууршгүй юм болохоор нээрвт
гэдэг үг байна. Тэгсэн негрут гэдэг үг нь тэн дээр задарсан байгаа даа. Неу ур иете. За неу гэдэг нь болохоор бадрах өсөн дэвш гэж байгаа. Одоо хэдүүлээ энийг бичиж авна. Неу гэдэг үг бол бадрах өсөн дэвшгэ. За неу байдалд байна гэж бас нэрлэнэ. Сэтгэлгээний нэг төлөв нь болохоор оюун санааны нэг таван байдлын нэг нь неу байдал гэж нэг байдал байна. Тэр нь болохоор дандаа дэвшиж байгаа байдлыг хэлдэг юм ээ. Дандаа өсөж байгаа байдлыг хэлнэ гэж. За ур гэдэг нь болохоор урд дуй буюу гүйцэтгэл гэсэн үг. Ур гэдэг үг маань өөрөө гүйцэтгэл буюу урд дуй. За дөрөө буюу авиас гэж бас орж ирнэ. За ие гэдэг нь болохоор мэдүүл зохио буюу гэрэл гэгээ гэсэн үг буюу бид нар энэ ие гэдэг ойлголтыг энэ номоо гэж ойлгоно. Энэ номыг шууд ие гэдэгтэй тэнцвүүлж авна. Мэдүүл зохио гэд хэлэхээр ие гэж ойлгоно. Мэдүүл зохио ие гэдэг нь болохоор энэ алтан дээд гэрээний онолыг хэлж байгаа байхгүй юу? Энэ бол яг нь бидний оюун санааны хувьд гэрэл өгдөг, гэгээ өгдөг, бидний энэ орчлон хорвоогийн жамыг ойлгуулдаг энэ ном бахна шүү дээ. Тэгэхээр бид нар ие гэдэг ойлголт бол мэдүүл зохио алтан дээд гэрээний онлоо гэд алтан бичиж. Энэ нөгөө бид нар одоохондоо яагаад юмыг мэдгүй байх хэрэг энэ мэдүүл зохиог аваа байхгүй мэдэж байхад зохистой буюу мэдэж байх ёстой зүйлийг мэдгүй байгаа учраас бид нар алдаад байгаа. Юу баримтлахаа мэдгүй, яаж явахаа мэдгүй, яаж хийхээ мэдгүй, ямар үр дүн гарахыг тооцоолж байгаа. За цаашаа явъя. За хутаг гэдэг үг маань болохоор засаг гэдэг үг байна тийм үү? Нэврэж засаг. За засаг гэдэг үг болохоор жай, суу, еку гэж задарна. Нөгөө монгол үг чинь бол ингээд ийм юу байх нь шүү дээ. Өв монгол хэл маань өөрөө ийм юу байх нь задарж байгаа. Жай гэдэг нь болохоор дүрм журамтай. Жай. Дүрм журамд орсон. Жай буюу жүү гэж ойлгож байгаа. Жүү гэдэг нь зүйтэй гэсэн үг, зөв гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр жай буюу дүрм журамд орсон. Гэдэг нь болохоор гэдгийг бид нар ив нэгдэлтэй орон зай гэж нэрлэж байгаа. Орон зайн ив нэгдэл бичсэн байна энэ дээр. Тэгэхээр буюу энэ нь өөрөө хамтаараа гэсэн утгыг агуулдаг байгаа. Хамтаараа. Сав гэж яриад байдаг шүү дээ. Тэрний Тий. Тэрнээс орон зай гэлээд байгаа. За суу гэдэг нь болохоор энэ шүү дээ. Энэ сэтгэхүй, уралхуй, ухаан гэсэн гурван үгийн товчлол юм байна. Сэтгэхүй, уралхуй, ухаан. За энэ болохоор төрийн 10 ондор хэрэгжүүлдэг амин чанарчсан байна. Энийг солиорой заяа. Юу гин. За энийг төрийн 10 онлоор амин чанар биш. Энэ бол сэтгэхүй, уралхуй, ухаан гэсэн үг. Энэ гурван үгийг товчлоод бичсэн байна. Суу гэдэг үг өөрөө тийм байхгүй юу? Сэтгэхүй нь ямар байх юм? Урлах буюу урд үе нь ямар байх юм? Ухаан нь ямар байх юм гэдгийг яг нь товчилсан байхгүй юу энэ дэр. За дараагийнх нь болохоор иеку гэж байгаа. Иеку. Иегүүч гэж хэлнэ, иекүүч гэж хэлнэ. Тэгэхээр энэ бол байгалийн хүч буюу энэ бол байгалаас ирж байгаа биднэрт давтамж энерги. Тэр байгаль дээр харахад бидний бие организм гоё болоод идэг тийм үү? Сэрэгдэг тийм үү? Хөдөө гарахаар. Тэгэхээр тэр иеку гэдэг байдал маань өөрөө байгалаас ирдэг одоо нэгсэндээ байгаль өөрөө өгдөг ийм одоо биднэрт амин чанарыг өгдөг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ засаг гэдэг үг маань өөрөө амьдралын чанарыг дүрм журманд оруулаад эв нэгдэлтэй орон зай үүсгээд энэ байгалийн эрчим хүч шиг ийм байдлыг өгдөг ийм одоо систем гэж ойлгоно. За болоогүй хутаг гэдэг үгийг гаргаагүй. За дараа нь энэ дээр хутаг гэдэг хэлчихсэн байна тийм үү? За хутаг гэхээр юу гэж ойлгож байна? Хутаг гэхийг. Хутаг. За ноён хутагт. За өшөө. За ер нь тэгж л ойлгоод байгаа тий бид нар чинь ингээ хутагт гэдэг ярихаар лам бодогдоод байгаа ч тий нэг юм гэгэрсэн одоо номтой хүнийг л бодоод байгаа. Тэгэхээр хутаг гэдэг нь болохоор энэ дээр нүрздэгэ бол дээд ур чадвар гэж авсан. Тэгэхээр бид нарыг яах нь хөх Монголыг төрөөрөө бадраадаг тэгээ хөх Монгол иргүүнүүдийг ийм бадраадаг зүйл нь болохоор энэ засаг нэрвч засаг буюу энэ хутаг юм аа гэж нэрлэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дотор байгаа бүх хүмүүсийг яах нь бадраах нь штэ. Бүгднийг алгахчлахгүй байх нь. Тэнд байгаа өнчин ядуунч
одоо бадарна. За аавтай ээжтэй хүнж бадарна. За тэгээд яг нь улс орондоо зүтгэж байгаа хүнж бадрахна шүү дээ. Бүгднийг бадраадаг ийм системийг хэлж байгаа байхгүй юу? Төрөөрөө бадраана гэж байгаа. Төрийн тэгэхээр тогтолцоо маань өөрөө төр сайн байх юм бол яг нь тэнд байгаа бүх Монгол иргүүнүүд буюу бүгднийг бадраана гэсэн утга явуучих юм дээр. Тэр жижигхэн нэг хоёр хэн утга нь өөрөө ийм цаанаа ийм олон юм агуулж байгааз. За цаашаа явъя. Тэгэхээр бид нэр одоо энэ зорих ёстой их Монгол улс маань өөрөө нэрвэ засгийг тогтолцоо буюу энэнийг барьсан гэдэг. Энийг л бид нэр буцааж барих ёстой юм байна. Тэр нь яаж ийм гэхээр ард түмнийг яг л бадраах буюу зөв амьдралын хэм маягийг нь төвшүүлээд зөв сайхан байх тэр байдал нөхцөлийг нь хангаж өгдөг засаг байхгүй юу. Тэгэхээр тэр засгийг яг ямар засаг юм бэ гэж хэлээд байгаа нь тэр хүмүүс өөрөөсөө мэдэх ёстой юм мэдээд өөрөөсөө ур чадвараараа амьдралаа босгоно гэсэн өөрөөсөө. Одоо болохоор бид нэр энийг яагаад юм гэхээр төр засаг хийх ёстой гэж ойлоод байгаа байхгүй юу. Төр засаг юм хийгээч гэд бид нэр болохоор тэрнээс нэг юм л хүсээд байдаг. Гэтэл үүдээс юу гэж юм гэхээр ард түмэн өөртөө мэдэх ёстой юм хийгээд өөрөөсөө гүйцэтгэгч буюу мон бодоод өөртөө амьдралаа авч явна. Тэгээд тэр амьдрал өөрөө яаж явах ёстой юм бэ гэдгийг нь төр засаг бол яг нь систем маягаар тэрийг зүгээр хийх орчныг нь ингээд бүрдүүлж өгөхөөс биш таны амьдрал дээр орж ирж яахгүй та өөртөө амьдралаа бүгдээрээ босгож явах нь нэрвэ засаг юм аа гэж. Олон нийтээрээ ухамсараа дээшлүүлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэрвэ засаг гэдэг энэ ойлголт маань өөрөө яаж юм хэр хүн өөрийнхөө ур чадвараар өөрийнхөө одоо тэр арга ухаанаараа бусдаа нөлөөлөхийг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ номыг ойлгочихоор яаж юм хэр одоо Хатанбалд бол яг нь тэр фитнесийнхаа хүмүүст хийгч үлзий ядагч болохоор тэр ажлынхаа хүмүүст хөөхтүүдтэй гэдэг ч юм уу ингээд ойр тойрныхонд тодорхой хэмжээнд нөлөөлдөг байхгүй юу. Тий. Нийсэнд бүгд дэцэн маань байгуулсан тэр нэрвэ засаг нь болохоор энэ нөгөө олон нийт нь ингээд тэр өдөртөгчөө дотроосоо сонгосон буюу пирамидын ингээд доороосоо дээш явсан байхгүй юу. А бидний одоо бариад байгаа чинь дээрээсээ доошоогоо ингээд удирдлагын аппарат явна гэж бид нэр сэтгэгээд байгаа шүү дээ. Ийм яваад байгаа. Тэр чинь явдгүй маа гэдэг. Яа тэгэхээр тэр цөөхөн хүн бидний төлөвлөж чадахгүй. Хийж чадахгүй. Тэгэхээр ард түмэн өөрсдөө хийж бүтээж, ард түмэн өөрсдөө оюун ухамсараас өөрчилж, амьдралын хэм маягаа өөрчилж, өөрсдийнхөө жинхэнэ удирдлагчаа дотроосоо гаргаж ирдэг юм аа. Тэр нь өөрөө энэ нэрвэ засаг юм аа гэж хэлээд байгаа байхгүй юу? За цааш тэр нэг хэдэн хүмүүс ч худлаа яриад гарч ирээд ингээд бид нэр төлөхгүй байхгүй юу? Бидний дотроос яг жинхэнэ удирдлагчаа бид нэр өөрсдөө гаргах нь өөрөө яг зөв явах зам гэж хэлээд байгаа. За эргүүн гэдэг үг нь төрөний нөгөө нэг төрөөр бадрагдсан хөх Монгол эргүүн төмөр нэрвэ засаг хотог үлээ гэсэн. За эрг гүн гэдэг үг байна энэ дээр. За эр гэдэг нь болохоор энэ дээр эр гүн гэж хоёр задарч байгаа байхгүй юу? За амьдрах чадвар, туулах чадвар гэнэ. За гүн гэдэг нь болохоор амьдралыг тэнцвэртэй авч явах одоо чадвар гэж байгаа. За тэгэхээр эргүүн гэдэг нь болохоор энэ дээр ингэ бичсэн байна. ертөнц тэнгэр нэгэн амин чанар болохыг эргүүн гинэ гэж. За тэгэхээр эргүүн гэж одоо энэ дээр хөх Монгол эргүүнд гэдэг байгаа шүү дээ. Төрөөр бадрагдсан тэ төрөөр бадрах хотогтой хөх Монгол эргүүнд төмөр нэрвэ засаг нь хотог үлээ гэж. Одоо бид нэр эргэн болцсон. Эргэн. Тэгэхээр эргэн хоёрын хооронд бидний энэ энерги мэдээллийн хувьд асар их ялгаа байна. Нэгсэндээ эр гэдэг нь болохоор туулах чадвартай хүнийг хэлдэг юм байна шүү дээ. Юмаа ойлгосон хүн чи яах нь вэ? Тэр одоо амьдрал дээр янз бүрийн бэрхшээл гарахад яах нь вэ? Туулаагаараа явчих нь шүү дээ. Гэтэл тэгээд тэр нь болохоор гүн буюу энэ амьдралын тэнцвэртэй авч явах чадвар нь өөрөө гүн бат мэдлэг байгаа юм. Мэдлэг буюу нөгөө ухамсар нь оюун санаа нь яах нь зөв болчихсон байна. Тэгэхээр энэ хүн бол яаж юм хэрэг нэгсэндээ амьдрал дээр зөв явнаа гэж хэлж байгаа юм. За тэгээд энэ дээр нүүдэлчдийн амьдралын харин энийг бүр за энэ дээр ингэж байгаа төрөөр гутаагд бас хөх нурууд хүнд хөх Монголыг төрөөр бадрах утгатай нэрвэ засгийн алтан дэд үнний айлгүй тэнгэр ертөнц нь аврагч үлээ гэж. За тэгтэл өнөөдөр төр нь ажиллаа хийж чадахгүй өнөөдрийн нөхцөлийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яах нөхөр хөх Монголыг төрөөр бадрах утгатай нэрвэ засгийн алтан дэд үнний айлгүй буюу энэ нэгдүгээр номыг хэлээд байгааз яг энэний нэр гарч ирж байгааз энэ тэнгэр гэдэг нэг ойлголт, ертөнц гэдэг нэг ойлголт нь аврагч үлээ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн цаг үед л яах нөхөр бид нар энэ номоо ойлгож яах нь одоо тэр төрийг эргүүлж босох юм байна.
өөрсдөө яг нь тэнд зөв явах юм байна. За тэгээд нөгөө түрүү нөгөө үнэн гэдэг яригдсан шүү дээ. Гэтэл энэ дээр болохоор үнэн гэдэг үг маань өөрөө 3 үнэн байна гэж. За нүүдэлчид өөрсдийнхөө хураагсан бүх мэдлэгийг үнэн гэж нэрлээд чин, чуу, хажир гэсэн 3 төвшөнд онол болгож хэрэгжүүлсэн гэж. Тэгэхээр үнэн болов л шүү дээ. Чин үнэн, чуу үнэн, хажир үнэн гэсэн юм 3 ойлголт байдаг. За чин гэдгийг түрүүний бидний хэлсэн. Бага болгоныг байгаагаар нь харахыг чин гэмөө. Тэгэхээр чин үнэн гэдэг нь болохоор бүх зүйлийг багтааж харахыг хэлээд байгаа. Чуу үнэн гэдэг нь болохоор сонголт хийхийг хэлж байгаа. Энэ дээр бичсэн байна. Цоо буюу бадрахын ухаан буюу зөв сонголт хийх чадвар. Тэгэхээр чуу буюу цоо гэж нэрлээд байна. Заримдаа цоо гэж нэрлэн, заримдаа чуу гэнэ. Тэгэхээр энэ сонголт байгаа юм. Бид нар одоо дэлгүүр орсон ч гэсэн яах нөхөр тэндээс яаж байна? Сонголтоо ихтэй энэ миний биеинд одоо эсвэл одоо миний үр хүүхдэд хэр зэрэг зөв одоо хүнслэл болох вэ гэдгийг сонгоно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чуу буюу цоо гэдэг нь болохоор зөв сонголт хийж бий болно гэж байгаа. Тэгэхээр анханасаа чин байж чадахгүй бол чуу байх боломжгүй. Тэгэхээр бид нар чингээрээ хараад тэндээсээ зөвийг ялгаж харж чадахгүй бол яах нь вэ? Буруугаараа явах юм бол буруу сонголт хийх юм бол яах нь үр дүн нь буруу гарнаа гэсэн үг байхгүй юу? Бадрахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө та эдийн саяны түрүүний ярьсан өөрсдийнхөө одоо туулыг ярьсан шүү дээ та нар маань. Тэн дээр хүртэл ингэж зогссон гэж байгаа шүү дээ. Нэгсэндээ бид нар нэг юм ингэж хайгаа явж байгаад яасан. Тэр зөв юм маань байна гэж бодсон чинь цаашаа явахаа болцсон. Тэгэхээр тэр чи яасан гэхээр чингээрээ харж чадаагүй учраас цоо буюу нөгөө зөв сонголт маань цаашаа явахаа болчихж байгаа байхгүй. Анханасаа чин байж чадахгүй бол чуу байх боломжгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ном өөрөө чин байх юм уу, чуу байх юм уу гэдэг яг тэр тэнцвэрийг бидэрт хэлж өгнө. Ном. Тэгэхээр бид нар номоор яг нөгөө өөрийгөө шинжинэ. Яг миний амьдрал дээр тэр ном маань өөрөө яаж хэрэгжүүл би яах нь чингээрээ хараад чуугаараа сонголтоо хийх вэ гэдгийг зааж өгдөг байхгүй. Тэгэхээр бидний хөтөч болно энэ ном өөрөө. За хажир гэж байгаа юм. Тэгэхээр энэ нь болохоор их Монгол улсыг хэрхэн байгуулсан технологийн мэдлэг буюу энэ гарцаагүй яг нь үр дүн гаргадаг мэдлэг. Гарцаагүй. Яг л энэнийг хийгээл ингээд чингээрээ хараад чуугаараа сонголтоо хийгээд тэгээд явах юм бол яг нь хажир буюу энэ технологи хэрэгжинэ гэсэн үг байхгүй. Гарцаагүй үр дүн гарна. Одоо нөгөө барьсан ч алдахгүй гэдэг шиг байхгүй. Тэгэхээр ер нь амьдрал бол өөрөө сонголт өгдөг шүү дээ, тий. Бид нэр одоо тэрийг мэдхгүйгээр бас зарим сонгоод байгаа байхгүй юу. Гэтэл энэ мэдүүл цанхыг аваад ирэх юм бол яах вэ гэхээр мэдж байгаа сонгоно гэсэн. Мэдхтэй яах вэ гэхээр бид нэр одоо жишээлбэл сая дээр дэлгүүрээс юм бодолдож авах жишээ ярьлаа шүү дээ. Тэгэхэд бид нэр яг яаж сонгоод идэг вэ? Та нар ямар сонголт хийдэг вэ? Дэлгүүрээс юм бодолдож авах. Гадна талыг харж иж магадгүй тий. Угсааг нь харна. Дараа нь үнийг харна тий. Хэр үнэтэй юм бэ нэг хитрхи үнэтэй болоос авахгүй. Янтах нь гайгүй боломжийн ч гэдэг юм. За дараа нь хэн үйлдвэрлэсэн бэ гэдгийг нь бас харж магадгүй. Тийм ээ гадных юм уу Монголынх юм уу? Тэгэхээр бид нэг гадна талаас нь сонгоод энэ да. Гэтэл энэ мэдлэгийг авахаар яг энэ одоо тэр бүтээгдэхүүн маань одоо хэн яаж үйлдвэрлэсэн. Тэгээд энийг хэрэглэснээр бид нар одоо яг бидний биеийн организмд энэ ямар үйлчлэгээ тийм ээ өгөх юм гэдэг юм уу тийм мэдлэгтэй болоод сонгохоор эн чинь өөр үр дүн гарна шүү дээ. Нөгөө нэг гадна талын пакэжээс аваад исэн мэдлэгээс өөр дотор талын тэр мөн чанар дээр бид нар сонголтыг хийгээд ирэхээр эн чинь бидний гарах үр дүн шал өөр болно гэсэн үг. Нийсэндээ бид нар яг тэр мэдүүл зохиог аваагүй учраас яаж юм бэ сонголтыг бол зүгээр л шинж чанар буюу гадна талаас нь сонгоод байгаа. Тэгэхээр амин чанар буюу нөгөө мөн чанар гэсэн тэр дотор талын тэр процесс буюу тэр бүтээгдэхүүн өөрөө яг ямар амин чанар буюу ямар энерги мэдээлэлтэй бүтээгдэхүүн байна. Байгалийн гаралтай органик гэдэг чинь өөр эвдрээгүй тэр яг байх ёстой тэр энерги мэдээлэлтэй байж байгаа шүү дээ. Тэгвэл тэр идэж уугах нөлөөлөх чинь биднэрт яг л тэр байгалийнхын юмыг хангаж өгнө, энерги болж нөхөж өгнө гэсэн үг. Гэтэл бид нэр тэрийг зүгээр өнгөн талаас нь үн за хугацаа за тэгээд одоо боломжийн үнээр сонгох юм бол яг юу идэж байгаа мэдэхгүйгээр зүгээр чуу сонголтоо хийж чадахгүй байгаа байхгүй юу? Чуу биш. Зүгээр нэг одоо өөрийнхөө таалагдсанаар ч юм уу тааллаар ч юм сонгоод байгаа. Тэгээд нөгөө тэгэхээр энэ дээр түрүүний засаг гэдэг үг гаргадаа. Буцаагаад эргүүлчих. За засаг гэдэг үгийн энэ хамгийн доотлолт нь ИЭКУ гэдэг нэг юм энэ гараад байгаа шүү дээ. Энэ болохоор нөгөө органик гэдгийг бас төлөөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нөгөө нэг хоол хүнсч гэдэг юм уу, хувцас унарч гэдэг юм уу? Бид нар чи одоо органик юмыг хэрэглэх гээд байгаа шүү дээ.
Тэ? Тэр органик гэдэг чинь яг юу хэлээд юм хэрэг яг байглаараа байгааг хэлээд байгаа байхгүй юу? Ямар ч тэнд нэг одоо тэ илүү дутуу янз бүрийн юм нэмэгдээгүй. Нэмэгдэл орц байхгүй. Тэгэхээр биднэрт ерөөсөө энэ сонголтоо хийхдээ яг нөхөр энэ байглаараа байгаа буюу яг тэр байх ёстой зүйл нь биднэрт хэрэгтэй бидний дотор байгаа тэр одоо магадгүй өвчин эмгэг үйл тэрийг засдаг зүйл байгаа байхгүй. Хувцас сунаар одоо байгалийнхаараа байх юм бол бид нэр тэрийг илч дулаан өгдөг. Тэр одоо бидний бие организмд яг нь өвдүүлэхгүй байхад тусалдаг байхад байгаа байхгүй. Тэгэхээр сонголт гэдэг маань өөрөө бид нар энэ номоороо ингээд ойлгохоор ямар юм ойлгох гэдэг нь тэгэхээр чингээрээ харах буюу тэр зүйлийн байгаа зүйлийг нь за саяны жишээ худалдаа авалт жишээ авахад хаана үйлдвэрлэсэн, хугацаа нь ямар юм, биднэрт ямар одоо органик зүйлийг өгөх юм гэдгийг нь харахаас гадна бидний бие дээр гарч ирэх үр дүнгийн бид нар одон дандаа хэрэглээд ирэхэд бидний бие организм тэн дээр эрүүл байгаад ах юм уу? Эсвэл удаан хэрэглэснээрээ бид нар магадгүй өвчлөл болоод явах юм уу гэдэг хүртэл одоо чуу гэдэг сонголтоор харах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хажир гэдэг ойлголт нь өөрөө юу хэлээд байна гэхээр чингээрээ хараад чуугаараа сонгоод тэгээд үйлдэл зөв үйлдэл ихэд гарцаагүй яах нь бие дээр чи эрүүл байна гэдгийг хэлж өгч байгаа нэг талдаа. Эсвэл одоо юу гэдэг гарцаагүй тэр миний амьдралд хэрэгтэй зүйл болно гэдгийг хэлж өгöd байгаа байхгүй юу? Тэгэхээр гурван үнэн гэж байгаа ойлголт маань өөрөө чин үнэн, чуу үнэн, хажир үнэн гэсэн ийм гурван ойлголтыг нийлүүлээд алтан дээд үнэн гэж ойлголт орж ирнэ. Яг энэ гурвыг уурлаад давцах юм бол алтан дээд үнэн болдог байхгүй юу? Тэгээ энэ өөрөө бүх юмнэр хэрэгжиж байна энэ өөрөө. Тэгэхээр бид нар энэ номын гол утга нь өөрөө шигтгэх нь өөрөө тэр алтан дээд үнэн гэж яг юу юм бэ гэдгийг яг нь тэр цаад утгаар нь танихыг хэлээд байгаа. За цаашаа болохоор энэ аялгау гэдэг үг байна тийм үү? Ингэж штэ. Төрөөр гутаагдах юм бол хөх нуруут одоо хүнд хөх Монголыг төрөөр бадраах утгатай нэрүү засгийн алтан дээд үнний аялгау тэнгэр ертөнцийн аврагч үдэ гэсэн утга гарсан тийм үү? Тэгэхээр энэ тэнгэр гэж нэг ойлголт, ертөнц гэж нэг ойлголт. Одоо энэ ном л одоо яг нь биднийг аварна гэж байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр бид нар гутаагдсан сууж байгаа шүү дээ. Яг бол биднийг амьдралын чанарт маань төр ажиллаа хийхгүй одоо арт түмэн маань бол бадрахгүй байгаа шүү дээ. Бүгдээрээ зовцсон юм байж байгаа. За тэгэхээр аялгау гэдэг үг нь энэ дээр гарч ирж байна. Ие ил акао гэж. Нэгсэндээ энэ үгний цааталтын утга нь болохоор энэ гурван үг бахны ие буюу ив ил гэдэг нь илжүүлэх үе амьдрал дээр ил байлгах. Амьдрал дээр харуулах гэсэн үг. Акао буюу ахуй. Тэр ахуй амьдрал дээр ийг ил харуулж байгаа гэсэн ойлголт тахгүй энэ аялгау гэдэг үг. Тэрнээс хөгжмийн аялгау биш ахна шүү дээ. Тэгэхээр амьдрал дээрээ тэр үйлдэл нь яах нь вэ? Ийм нэгдэлтэй тэр ахуй амьдрал нь зүв байхыг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгсэндээ бид нар энэ номыг үзснээрээ амьдралаа зүгээр авч явахыг хэлж байгаа. Хувь хүний талаас ярих юм бол. Тэгээд хоорондоо яах нь ийм нэгдэлтэй байхыг хэлж байгаа байхгүй. За цаашаа. Хэд болж ин цаг. За нэг хэдэн минут тагаа мэ. За энэ ингэж байгаа юм. За энэ номны ингэ шат яваад байгаа байхгүй юу? Хуучныг үлэмж агуу гоо хөг болгодог төрийн 8 цах аялгау ямах биеинд алт авяасны боломж мон төбө бодис агуулсан хөг толб тэнгэр ертөнц дөрөв нь аврагч үлээ гэж байгаа. За тэгэхээр хуучныг гэдэг үг нь болохоор байна штэ. Энэ өвөг дээдсээс ирсэн энэ ололт амжилтуудыг хуучныг гэж нэрлэж байгаа. Нэгсэндээ энэ ном маань өөрөө яаж юм хэр хүн анх үүссэн цагаас эхлээд тэнд байсан оюун санааны ололтуудыг бичсэн юм баггүй юу. Тэгэхээр энийг хуучин буюу тэр өвгдийн хүрсэн амжилтыг үлэмж агуугаа хөг болгодог, хөгжүүлдэг, цаашаа ингээ хөг болгоод явдаг. Одоо бид нэр хөг болгох гэж сууж байгаа байхгүй юу? Ойлгох гэж сууж байгаа. Тэгээ энэ ном өөрөө эхний ном өөрөө төрийн 8 цах аялгау буюу энэ төрийг одоо тулж төсөх 8 цах буюу босох энэ тулах гэсэн үг юм. Аялгау буюу нөгөө амьдрал дээр ив одоо ахуй дээрээ хичээдэг ийм одоо ном бөгөөд энэ нь ямах бие гэж байгаа. Бидний биеийг хилцсэн байхгүй. Ямах гэдэг чинь ямар жижигхэн. Ямах гэдэг чинь хэмжээ шүү дээ, тий? Тэг ямах биеинд чинь алт авяасны боломж гэж байгаа. Алт гэдэг нь ямар юм? Асар том. Ямхын хажууд алт чинь ямар юм? Одоо ямхыг одоо хэдэн дахин нэмцэндээ тэнцүү. Тэгэхээр бид нар тийм их боломжийг өгнө. Гэхдээ энэ боломж нь хаана байгаа гэхээр мон төбө бодис агуулсан хөх толбонд чинь байгаа гэж байгаа юм. Тэгэхээр бидний тэр
Хөх толб гэж байгаа зүйл маань өөрөө Монтобо гэдэг амин хэмтэй. Тэгээд энэ Тэнгэр гэдэг нэг ойлголт, ертөнц гэдэг нэг ойлголтыг авчих юм бол энэ дөрвийг ойлгочих юм бол бадраагч нь билээ гэж байгаа. Тэр бид нар яах нь вэ гэхээр тэр юмыг л ойлгох ёстой гэсэн. Энэ номыг л ойлгох ёстой гэсэн. Тэгвэл бид нар бадарна гэж хэлээд байгаа байхгүй юу? Нэгсэндээ энэ аргачлалыг хэлж байгаа юм. За тэгэхээр энэ дэр төрийн 8 цах аялгүй гэж байгаа үг нь болохоор энэ Дэвло У8 цаха ие лакау гэж задарж байгаа юм. Дэвло. Дэвло гэдэг үг нь болохоор дээл гэсэн үг. Дээл буюу бүхэл бүтэн гэдэг үгийг агуулж байгаа. Тэгэхээр дээл гэдгийг бид нар ойлгохоор Монгол дээл чи ямар юм? Дотортой гадантай тийм үү? Хамцуутай, цагтай шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн гэдгийг хэлж байгаа. Дэвло гэж. Тэгээд энэ маань өөрөө төр ард түмэн хоёрын нэгдлийг дэвло гэж нэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр нөгөө төр гэдэг тогтолцоонд чинь ард түмэн заавал байна. Ард түмэн төр хоёрыг буюу тэр хоёрыг салгах боломжгүй. За тэгэхээр тэр төрийг одоо тулах баг нь буюу цахаа гэдэг нь болохоор тулах, цахлах баг нь гэсэн утгаар явж байгаа. Тэгэхээр төрийг тулдаг баг нь өөрөө 8 ийм цах аялгау буюу 8 ийм одоо тий амьдралын одоо тэр тулах баг нь тулгуур байна. Энэ төрийн 8 цах аялгау гэж байгаа нь өөрөө төрийгөө тулж байгаа ард түмний 8 ийм ойлголт байна гэж хэлж байгаа. Тэгээд энэ нь өөрөө биднэрт ямах биений алд авьяасны боломж. За авьяас гэдэг үг энэ дээр дөрөө гэдэг энэ дээр тайлбарлагдсан байна. Авьяас гэдэг үг дөрөө, ур чадвар гэсэн утгыг агуулна. За дөрөө гэдэг нь болохоор энэ штэ. Яг нөхөр улс төрийн ур чадвараа жүн гэж нэрлэнэ гэж байгаа. За дуулах бүжиглэх хөгжимдөх бол ерөнхийдөө бол авьяас гэж нэрлэнэ гэсэн утга явж байгаа. Гэхдээ бид нар бол энэ дээр бол авьяас гэхээр дөрөө л гэж ойлгоо. Дөрөө. Бид нар дөрөө гэхээр дөртөө гэж нэрлэнэ. Тэгэхээр нэг хүний хэлдэг штэ бид нар. Энэ нэг тийм нэг дөртөө нөхөр байгаа. Тэгэхээр тэр чинь цаана яхаа ур чадвартай гэсэн утгыг агуулдаг байгаа байхгүй. За Монтобо гэдэг нь болохоор штэ хөх толбыг хэлнэ гэсэн тийм үү? Нөгөө 1393 мэргэшил Мон гэдгийнхээ арталт оруулаад төө гэдэг нь төгс төгөөлдөр тэгш олон талын мэдлэгтэй бай гэдэг нь байлах санаачлах гэсэн үг. Тэгэхээр Монтобо амин хэм гэхээр ерөөсөө биднэрт яаж юм гэхээр тэр олон талын ур чадваруудыг өгдөг, тэр тархийг маань задлж өгдөг. Тэгээ тэр зүйлээ задлсан зүйлээр үйлдэж олон одоо үйлдэлийг зэрэг хийж чаддаг, үр дүн гаргаж чаддаг ийм одоо ойлголт маань өөрөө энэ Монтобо бодис буюу бидний хөх тал байгаа байхгүй юу. Тэгээ бид нар энэ бол хүн болгонд байдаг, энийг бид нар мэднэ шүү дээ. Яг тэр гадагшаагаараа бид нар явлаа. Улс өөр улс үндэстэнд очлоо. Тэгэхээр тэдний хийж байгаа ажлыг нь яах нь дорн сурчдаг. Тийм үсттэй. Одоо монголчууд хэлээд байгаа шүү дээ. Монголдоор бид нар ингэж идэг гараад явахаараа ерөөсөө юм болгоны хийж чадаад байгаа. Тэгэхээр эн чи юу хэлээд байна гэхээр энэ хөх толб гэж байгаа энэ Монтобо амин хэм чинь өөрөө биднэрт яах нь тийм одоо юу өгдөг байхгүй юу? Амин чанарыг өгдөг. Амархан юмд суралцдаг байна шүү дээ. За тэгээд энэ Монтобо амин хэм нь болохоор махны хүчинд муужраад сүүний хүчинд ирчимшнэ гэж байгаа. Тэгэхээр бид нар тэгэж их ариунтай монголчууд мах иддэг артам. Өвлөл идэнэ. Одоо бол ингээд маха ерөнхийдөө татцсан байдэн шүү дээ. Хавар бол борцоо иддэг. Зун бол цагаа иддэг. Намар бол одоо жимс нөгөө айрыг цагаагаа уудаг. Тэг өвлөл маха иддэг гэсэн байхгүй. Тэгэхээр бидний яаж юм тэгэхээр тэр Монтобо амин хэм нь болохоор яаж юм тэгэхээр энэ дэр дандаа юм нэг сүүний хүчинд ирчимжээл байдаг гэсэн байгаа. Одоо бидний амьдралын маяг өөрчлөгдсөн. Өдөр шөнөгүй мах. Тэ? Тэгэхээр чинь бид нар яаж юм нөгөө тархичийн ажиллахаа болж байгаа байхгүй. Би чинь яаж нөгөө одоо буруу хооллолтоор болоод нэгсэндээ бидний амьдралын буруу хэмнээс болоод өвчнгийн үр болчихж байгаа байхгүй. За нэг тийм. Тэгэхээр энэ хуучныг агууга хөг болгодог төрийн 8 цах аялгау ямх биелэнд биед чинь алд авьяасны боломж Монтобо бодис агуулсан хөх толб тэнгэр ертөнц дөрөв нь бадраагч билээ. Буюу та нар энэ номоо ойлгох юм бол бадарнаа л гэдгийг хэлж байгаа байхгүй товчхондоо. Ном нэгдүгээр ном маань өөрөө 8 аялгаа үздэг. Тэр нь болохоор яг энэ төрөө одоо бид нар яаж басах вэ? Хүн болгон өөрөө яаж хичээх вэ гэдгийг сурна гэсэн. За дараа нь бид нар яах вэ гэхээр энэ хөх толб өөрийнхөө очийг олно. Бидний хөх толб гэдэг буюу энэ гений мэдээлэл дээр юу байгаа юм бэ гэдэг. Яг монголчууд хөх толбтой гэдэг бай. Бусад орны хөх толбтой бас зарим ном төрж байгаа шүү. Биднээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг бид мэднэ. Тэгэхээр гений мэдээлэл гэдэг өөрөө маш чухал байж байгаа. Тэгэхээр тэр одоо цусал юм чинь зүгээр нэг зарим хүн ингэж байгаа шүү. Цусал юм чинь адилхан бүх улсынхан бүгдээрээ нэг бүлгээрээ ижлэх шүү дээ.
одоо хамаагүй тэрэн дээр ялгаа байхгүй гэж хэлээд байгаа. Гэтэл генийн мэдээлэл гэдэг юм цаана өөр байдаг. Тэр нөгөө ингээд шинжилгээр 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг ч гэдэг юм ингээд гарч ирнэ. Гэхдээ тэрний тодорхой мэдээллийг шинжилгээ ухаан уншиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр мэдээлэл буюу тэр мэдээлэл хаанаас ирээд байгаа юм бэ? Тэгээд тэр та нар гений ямар бүтцээ бүтсэн бэ гэдгийг бид нэр учраа олно юм дээр. Бидний өөрсдийн нууц буюу бидний одоо мэдэх ёстой зүйл. Тэгээд ихээр бид нар яах вэ гэхээр тэр мэдлэгээ авчлаа 8 аялгау гэж хэлээд байгаа. Дөрөв яаж басах юм, хүн яаж амьдрах гэдэг мэдээлэл авална. Дараа бүх талын очрыг олно. Тэгээд тэнгэр ертөнц гэдэг нь болохоор энэ хоёр ойлголт тэнгэр гэдэг нь үлдэх ертөнц гэдэг нь юмны тэр одоо учир холбоо, уялдаа холбоог ойлгох гэсэн ойлголтыг авчгаад бид нэр бадрах буюу амьдралынхаа одоо хөлөө олно гэсэн. Тэгэхээр ойлгомжтой юм. За яа энэ хүртэл яваад яа.